Сайн байна уу? Манай Post Fact podcast-ийн анхны дугаарт тавтай морил. Намайг Бэлгүн гэдэг. Би Монголын баримт шалгах төвд 3 дахь жилдээ баримт шалгачаар ажиллаж байна. Бид өнөөгийн нэмийг тодорхойлж буй үйл явдал мэдээллийг бодитоор бүрэн тайлбарлахыг зорин энэхүү подкастыг эхлүүлж байна. Үнэн хүчгүйдэн хоцорч сэтгэл хөдлөл, хувийн явцсан ихтгэл үнэмшил илүү нөлөөтэй байгаа нь өнөөгийн улс төр нийгмийн онцгой сорилт болж буйг сануулan Post Fact буюу үнний дараах нийгэм хэмээн подкастаар бид нэрлэсэн. Манай подкастын эхний дугаарт миний хамгийн ойр ажилладаг хүмүүсийн нэг болох манай ерөнхий эрхлэгч Бат Цэцэг, мөн манай төвийн үүсгэн байгуулагч Сэтгүүл зүйн өнөө зөвшлийн үр дүн тэргүүн Дулам Хорлоо нар оролцож байна. Зочлоо товч танилцуулбал ерөнхий эрхлэгч Бат Цэцэг нь Сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллан 2020 онд Монголын баримт шалгах төв үүсгэн байгуулагчнаас эхлэн ерөнхий эрхлэгчээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр өмнө нь хүмүүс засгийн газрын мэдээ зэрэг сонинд ажиллаж байсан. Харин Дулам Хорлоо мөн сэтгүүлч мэргэжилтэй Bloomberg TV болон засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байсан. Тэрээр Монголын баримт шалгах төв сэтгүүл зүйн өнөө зөвшлийн үр төвийг үүсгэн байгуулж хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд хөв нэмрээ оруулж байна. Бид анхны дугаараараа Meta компанийн хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг Америк нэгдсэн улсад зогсоосон шийдвэр, мөн Нобелийн шагнал сэтгүүлч бас баримт шалгагч Мария Ресагийн дарангуйлагчтай эрхэм тэнцвэрийн номын тухай ярилцгуулна. Мөн Монголын баримт шалгах төв хуурамч мэдээлэлтэй тэмцгээд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр юу хийх гэж буй талаар эцэст нь Монголд үнний дараах нийгэм бий болсон эсэх асуудлыг хөндлөн ярилцлаа. Ингээд та манай подкастыг 2-7 хоног тутам манай YouTube хуудасаас үргэлжлүүлэн хүлээн аваарай. Ингээд ярилцлага эхлүүлье. За манай Post Fact podcast-ийн анхны дугаарт оролцож байгаад баярлалаа. 1 сарын 7-нд Meta компанийн ерөнхий захирал Марк Цукерберг хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг Америк нэгдсэн улсаас эхлүүлээд зогсоохоор юм шийдвэр гаргасан тийм. Яг энэ шийдвэрийг анхаас сод ер нь ямар реакцтай байсан бэ? First, we're going to get rid of fact checkers and replace them with community notes similar to X starting in the US. Яг Meta-гийн шийдвэрийн хувьд бол 2 жилийн өмнөөс Meta компани ажилтнуудад цомогтож эхэлсэн шүү дээ. Цомогтож эхлэхдээ яг энэ баримт шалгалттай холбоотой яг integrity буюу юу гэдгийг цахим орчин дох одоо мэдээллийн чанартай байдал гэдэг юм уу тий. Тэр асуудлыг хариуцдаг нэгжээс хамгийн олон хүмүүсийг халж исэн. Тэгэхээр тэндээс бол эхний байдлаар ер нь Meta компани технологийн бусад платформуудын адилаар тухайлах юм бол X-тэй адилаар яг энэ өөрсдийн бүтээсэн орон зайд хүмүүсийн илэрхийлж байгаа байр суурь дунд хортой мэдээлэл байгаа бол түүнийг одоо хязгаарлах байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар хүмүүст энэ буруу юм биш үү, худлаа юм биш үү, хортой биш үү гэдгийг мэдэгдэх чиглэлээр хариуцлагыг өөрөөсөө холдуулах энэ чиглэл рүү хөдөлж гэнэ үү гэсэн одоо анхны таамаглалыг бол авч исэн. Яг ихний сэтгэл хөдлөл гэх юм бол яг хоо ерөөхдөө нэг юм юу ойлгосон хэрнээ урам хугарсан гэх юм уу байдалтай байсан. Яг тэр Meta компанийн хувьд бол яалтчгүй цахим орчинд хурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр бусад технологийн компаниудтай харьцуулахад нэлээд урд нь алхаж исэн. Нэлээд ч үр дүн гаргасан. Тэгээ тэрийгээ одоо ингээд нэгдүгээрт баллуурдж байгаа хөтөлбөрийг зогсоож байгаа гэдэг би одоо гэхдээ Америк нэгдсэн улсад зогсоож байгаа шүү дээ тий. Дэлхийн бусад орнуудад бол энэ хөтөлбөр одоогоор үргэлжилж байгаа хэвээр байгаа. Америкт ч гэсэн 3 дугаар сараас эхлээд ер нь зогсно гэж байгаа. Тэгэхээр тэр тал дээр бол нэлээд урам хугарсан. Нөгөө талаасаа энэ мэдээлэл дээр зөвхөн энэ баримт шалгах хөтөлбөрийг зогсоож байна. Америкийн нэгдсэн улсад зогсоож байна гэдгээс гадна нэлээд одоо анхаарал татах нэг өгүүлбэр байсан нь бол баримт шалгагч нар хит нэг талыг баримталж одоо үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөлөг хязгаарлах байдлаар ажиллаж исэн энэ алдаагаа бид нар засгаж байна гэдэг энэ өгүүлбэрээс тэр нь бол яаж ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэг талаасаа Марк Закерберг өөрийнхөө өмнө нь хэлж исэн маш олон одоо конгресст хэлж исэн үг гэж гэдэг юм уу те няцаасан одоо өөрийнхөө байр суурийг өөрөө буцаагаад няцаасан ийм агуулгатай мэдээлэл болсон. Өөрөө ч гэсэн өмнө нь энэ хөтөлбөр маш үр дүнтэй байгаа. Meta компани өөрийнхөө үүсгэсэн одоо цахим орон зайд байгаа хурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр маш ахицтай үр дүн гаргаж ажиллаж байгаа гэдгээд тоо баримт дурдан олон удаа хэлж исэн бол түүнээсээ ухарсан энэ мэдээлэл нь бол үнэхээр бас одоо гайхшруулсан гэх юм уу? Хизээч ийм мэдээлэл Meta компаниас бол гарна гэж бол хүлээж байгаагүй. Манайх ч гэсэн Meta компани хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрийн одоо оролцогч байгууллагын хувьд Meta компани Аз нөхөн талаа хариуцсан
хүмүүстэй байнгын холбоотой байгаа тий. Тэгэхээр тэдгээр хүмүүсээс одоо ямар нэгэн байдлаар фидбек, санал шүүмж байнга сонсдог. Бид нар ч гэсэндээ хөтөлбөрийг яаж сайжруулах илүү одоо манай газар зүйн байршилд оновчтой байгаа талаар саналаа хуваалцж идэг. Тэгэхээр эдгээр уулзалтуудын хүрээнд ямар нэгэн байдлаар дурддагдж байгаагүй, огт бидэнд одоо илэрхийлж байгаагүй тий. Ийм агуулгыг тэр олон нийтийн мэдээлэл дээр ингээ хийсэн нь бол ямар нэгэн байдлаар нь бол угаасаа улс төрийн одоо шалтгаантай гэдэгт бол хинж марахгүй бах. Түүний бас нэг баталгаа гэж хэлж болно. Нөгөө талаас түүнийгээ батлах, энэ буруутгалаа батлах ямар нэгэн одоо дата мэдээллийг бол өгөөгүй. Тэгэхээр манай байгууллагууд бол 2022 оноос Meta компани хөндлөнгийн баримтжуулах түншийн хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа тийм. За мэдээж яг хуу Америкийн нэгдсэн улсад шийдвэр гаргаад баримтжуулах байгууллагуудтай хамтарч ажиллахаа зогсоож байгаа ч гэсэн энэ шийдвэр нь магадгүй олон улсад ирэх жилүүдэд өргөжөөд Facebook-ийн одоо Meta-гийн платформудад баримтжуулагчид ажиллах боломжгүй болно гэсэн тийм айц хүлээлт бас байгаа тийм. Тэгэхээр яг магадгүй энэ шийдвэр Монгол дээр хэрэгжих юм бол би багчаас асууя ямар бодит одоо нөлөөнүүд ажиглагдах вэ? Магадгүй одоо хурууч мэдээлэл түгээдэг хүмүүстэй энэ шийдвэрийг ямар хөө байдлаар хүлээж авах вэ? Ер нь Монголын мэдээллийн экосистемд ер нь ямар хөө өөрчлөлтүүд ажиглагдаж болох вэ гэж харж байна. За 2020 оноос хойш баримтжуулсан. 2022 онд Метагийн түнш хөтөлбөрөөр ажилласан. Тэгэхээр түүнээс хойш ч гэсэн баримтжуулалтаар явах болно. Энэ бол баримтжуулах үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт орохгүй. Яг нөгөө технологийн аргаар тухайн хурамч мэдээлэл түгээсэн тэр хурамч мэдээллийг тэмдэглэгээ зөөхөр дахиж шинээр хүнд үзүүлэхгүй болгодог юм технологи ашигладаг байсан. Дээрээс нь тухайн мэдээллийг шеэрлсэн харсан хүн болгонд нүн бодит мэдээллийг хүргүүлдэг юм технологитой байсан тийм. Энэ хэрвээ зогсох юм бол магадгүй одоо яг өмнөх шигээ тэр хэмжээнд хүрч чадахгүй бах. Гэхдээ бидний өдий болтол одоо ингэж баримтаар шалгаад олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөд түгээж байгаа энэ олон төрлийн хэлбэрээр хүрж байгаа энэ байдал маань төдийлнэх яг бодит органик олон нийтэд бол их нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байгаа. Харин түрүүний хэлдгээр зохион байгуулалтаа хурамч мэдээлэл бүтээж түгээдэг хүмүүст одоо энэ мэдээж одоо олц гэх юм те болох бах. Тэдний хувьд эхний реакцууд ч гэсэн гарч ирсэн. Одоо ингээд хэрвээ эднийхаар мэдээлэл ингэж шалгуулж исэн хүмүүсийг л энэ багийг хараад аваараа эднэр шүү гэх мэтэр ингээд баг зэрэг зарлал хэлний хэлбэртэйгээр тийм одоо хариу үйлдэлүүд бол гарч эхэлж байгаа. Энэ бол мэдээж цаашаага үргэлжлэх бах. Гэхдээ манайх одоохондоо бол гэрээ хамтын ажиллагаа хийвэрээ байгаа. Яг өмнөх шиг л ажиллаад явна. Хэрвээ дууслаа гэхэд бас ямар нэг өөрчлөлт авахгүйгээр харин ч илүү олон нийт рүүгээ хандж илүү олон нийтэйгээ эргэх холбоотойгоор ажиллах тэр боломжийг маань нээж өгөх. Энэ дээр зөвхөн нэмээд хэлэхэд яг сүүлийн одоо 2020 онд бид нэг ингээ баримтжуулах хөтөлбөр эхлүүлэхэд одоо юу гэдгийг тэг даагчтай Facebook пэйжтэй тий сошиал вебсайттай ч юм ингээд эхэлж исэн. Тэр хэдий баг одоо хүнд хүрч исэн ч гэсэндээ 2020 оноос 2022 онд Метатай хамтарч ажиллаж эхлэх хүртэл манай үйл ажиллагаа бол тасралтгүй л явж лээс. Тэр өөрөөр хэлэх юм бол Мета байгаа учраас бид нэр хошин тогтноод байгаа юм бол ерөөсөө биш. Харин Метатай бид нар хамтарч ажилласнаар яалтчгүй Монголын олон нийтийн мэдээллийг сонгон авж байгаа хамгийн шуурхай хүртээмжтэй байгаа сувг нь өөрөө Facebook учраас тэр сувг дээрээ байгаа мэдээллүүдтэй хуурамч мэдээлэлтэй таарах тэр магадлалыг нь л бууруулахад энэхүү хамтын ажиллагаа бол маш чухал нөлөөтэй байсан гэсэн үг. За Meta компанитай бид нар хамтарч ажилласнаар биднэрт хоёр даваа тал өсөж байгаа тийм. Нэг нь бол тодорхой хэмжээнд бид нар санхүүжилт авч байна. Ажил гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа. Хоёрдугаарх нь бол түрүүний баг эрхлэгч хэлж байгаа технологийн одоо автоматжуулалтын технологиг бид нэр эзэмшиж байгаа. За энэ технологиг эзэмшснээрээ илүү хурдан шуурхай байдлаар илүү оновчлолтойгоор хор нөлөөтэй хурамч мэдээллийг олох боломж бидэрт үүсэж байгаа. За нөгөө талаасаа бид нар баримтаар шалгаад одоо нийтлэлээ бичснийхээ дараагаар тухайн хурамч мэдээлэлтэй баримт нэгтэлсэн тайлангаа холбох боломж үүсэж байгаа. Тэгээд мэдээлэл хүргүүлэх боломж үүсэж байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол баримт шалгаж байгаа байгууллага юу хийж ийн гэхээр тэр тархаж байгаа хурамч мэдээлэлээр нэмж мэдээлэл өгч байгаа. Одоо хагас дутуу буруу мэдээлэл аваад тэрэн дээрээ тулгуурлаад хүмүүс шийдвэр гаргах гэжсэн бол тэрэн дээр нь баримтуудыг нь бид нэр нэмж өгснөрөө бүрэн дүрэн мэдээлэл авч хүмүүс илүү ухаалаг шийдвэр гаргах тэр боломжийг нь хангаж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр Марк Закербергийн хэлж байгаа шиг ямар нэгэн цензур те үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөлөг хаах хязгаарлах ажил бол бид нар ерөөсөө огт хийдэггүй. Харин ч эсэргээрээ
байгаа мэдээллийг нэмж дэлгэрүүлэх илүү олон баримтыг цуглуулж өгч байгаа гэсэн үг. Хамгийн энгийнээр тайлбарлахад тий. Харин Meta компани алгоритмаараа хортой community стандартыг зөрчсөн ч юм уу тийм төрлийн мэдээллийг бол устгах арга хэмжээг бол авдаг. Алгоритмаар үзэгдэлтийг бууруулах арга хэмжээг авдаг. Тэгэхээр энэ маань бол баримт шалгагчдаас хамааралгүй тусдаа технологиор шийдэгдэж байгаа асуудал гэсэн үг. За тэгэхээр асуултанд хариулахад болохоор Meta компани мэдээж одоо юу гэдгийг ашигын төлөө аж ахуйн нэгж компани шүү дээ тий. Тэгэхээр тухайн компани магадгүй ашигын төлөө ямар нэгэн шийдвэр гаргаж тодорхой газар зүй одоо улс орноос үйл ажиллагаагаа татгах ч үт юм уу. За аль нэг хөтөлбөрөөр зогсоох ч үт юм уу. Энэ шийдвэрийг бол бид нар ямар нэгэн байдлаар буруушгах ч гэдэг юм уу тий. Боломж яг хувийн компани ашигын төлөө компани гэдэг үүднээс нь харах юм бол хэцүү. Гэхдээ анх яг ингээ хүмүүсийг тий дэлхийн одоо олон оронд байгаа хүмүүсийг холбох гэдэг ийм үүрэгтэйгээр ийм зорилготойгоор гарч ирсэн тий. Яваандаа одоо улс төрийн зорилгоорч гэдэг юм уу зэвсэг болгож ашиглагдах болсон энэ платформын тухайд тэгээд дээрэс нь ингээд олон нийтийн яг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлээний гол талбар болтсны дараагаар өөрөө ч мэдгүйгээр хитрхий чухал болсон байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм үед бас яг хувийн компани ашигын төлөө компани л юмчин гэдэг байдлаар бас хандах нь өрөөсгөл гэж магадгүй. Нэг талаасаа хувийн компани шийдвэр яаж явах уу, аль улс оронд хэрэгжих үү гэдгийг бид нар хязгаарлах боломжгүй боловч нөгөө талаасаа Facebook компани одоо Meta компани Facebook, Instagram, WhatsApp, Threads гэх мэтчлэн энэ платформуд бол үндэсний эрх ашигтай хитрхи хамааралтай ач холбогдолтой болчихсон байгаа энэ үед үүнийг үүсгэсэн хүмүүс бас мэдээж тодорхой хэмжээний хариуцлага өргөх шаардлагатай гэсэн үг. Автомашин үйлдвэрлэсэн хүмүүс жишээлбэл бид нэр ингээ машин үйлдвэрлэсэн ашигын төлөөгээд аюулгүй байдлын системүүдэд устгаад ах юм бол тэр боломжгүй асуудал шүү дээ тий. Тэгэхээр яг ийм л нөхцөл байдал нь ингээ үүсчин гэсэн үг. Тэгэхээр магадгүй яг Монгол улсад энэ нөхцөл байдал нөлөөлөх үгүй юу гэдгийг бол хэлэхэд мэдээж эрт байна. Азийн орнуудад бас нөлөөлөх үгүй юу гэдгийг хэлэхэд бас мэдээж эрт байгаа. Яагаад тэгэхээр ялангуяа Facebook дээр их цаг өнгөрөөдөг, цахим орчинд их цаг өнгөрөөдөг зүүн өмнөд Азийн орнууд тий. Тухайлх юм бол Филиппин зэрэг орнуудад хэвлэл мэдээллийн суурь боловсрал бага байгаа орнуудад ялангуяа цахим орчныг улс төрийн эрх ашгаа, бизнесийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд хортой манипуляц болгож ашиглах зорилготой одоо этгээдүүд яг нөгөө арга зүгээ туршдаг тийм ээ. Тэгэхээр яг ийм чухал ач холбогдолтой одоо газар зүйн байршлуудаас энэ чухал нөгөө хамгаалтын механизма арилгаад аваад хайчна гэдэг бол энэ платформын хувьд ер нь бол өөрийгөө маш утгагүй хортой сонирхолгүй л орчин болгож ийнэ л гэж ойлгох болов гэж бодож байна. Тэгэхээр баг эрхлэгчийн хэлсэнчлэн хөтөлбөрөөс бол хамаарад Mongolian Fact Checking Center-ийн үйл ажиллагаа бол тасалдалгүй явна. 2020 онтой харьцуулахад бол байгууллагын хувьд ч гэсэн нэлээд чадварчиж яг тэр нөгөө технологийн автоматжуулалтыг ашиглаагүй үед ч гэсэндээ олон нийтэд илүү хүртээмжтэйгээр яаж мэдээлэл хүргэх вэ? Хаана байрших вэ гэдэг тал дээр одоо манай багийнхан ч гэсэндээ илүү суралцсан байгаа учраас одоо үр нөлөө гэх юм уу хортой үр нөлөө төдийлөн их өндөр биш байх болов гэж бас харж байгаа. Төрөний яриан дээр бас дурдгдсан content moderation те контент зохицуулалтын агуулга бол Марк Зукербергийн шийдвэртэйсэн те зөвхөн баримт шалгалтаас гадна. Тэгэхээр нөгөө Meta-гийн платформудад контент зохицуулалт бол буураад хүмүүс янз бүрийн үнэн худалтай мэдээллийг илүү чөлөөтэй постлох боломжтой болчихж байгаа гэсэн үг те. Тэгэхээр Facebook ер нь Meta компани маань өөрөө яг энэ сошиал медиагийн зах зээлд баг монопол гэж хэлж болох тий. За нэлээд олон орнуудад бол маш том нөлөөтэй байгаа. Тэгэхээр яг Meta-тай зэрэгцээд өөр технологийн компаниуд, өөр сошиал медиа компаниуд ер нь энэ шийдвэрийг дагах ер нь боломж байгаа. Энэ дээр ер нь ямар эрсдэл одоо дүр зураг ер нь ирээдүйд ажиглагдах боломжтой. Яг өмнө нь бол X бол Elon Musk худалдаж авснаас хойш community notes гэж гаргацсан тий. Тэр нь бол хин нэгэн хэрэглэгч чөлөөтэй тухайн мэдээлэл постод баримт шалгалт хийгээд эсвэл тодорхой мэдээлэл нэмэлт мэдээлэл өгөх боломжтой тий. Тэгэхээр энэ загвар илүү өргөжих үү? Ер нь энэ загвар дээр та хоёрын бодол юу ямар байгаа? Яг бодит туршлагаас харахад одоо жишээ нь би X буюу Twitter дээр 6,000 дагагчтай хаягтай. Тэгээ өөрийнхөө хэмжээнд юм хардаг юм байсан. За өөрчлөгдснөөс хойш бол нэлээд тийм хүчирхийллийн бичлэгүүд илдэг юм хараасмент одоо дарамтлсан зүйлүүд тийм их тааралдаг болсон. Би өө тэднийг нэг бас нэг арцсангуй нэг
нийгмийн сүлжээний платформын алгоритмыг ойлгодог гэж боддог хүний хувьд харьцангуй тэдрээс зайлсхийгээд байгаа байхгүй. Уг нь бол ямар нэг аргаар одоо хориглох юмудаа хийгээд байгаа. Тэгсэн мөртлөө надад харагдаад байдаг бүр. Тэгээд яг энэ одоо шалтгаанаас болоод одоо орох хугацаа маань багассан. За яг хэрвээ яг энэтэй адилхан одоо Facebook, Instagram юм болно гэх юм бол одоо тэдгээрийн хэрэглэгчид одоо Twitter-ыг бодвол арай залуу тий хэвдэл бодлон тогтоог байгаа хүмүүс дээр тим мэдээлэлүүд ороод ирнэ гэвэл одоо яг ямар болох болоо гэдэг бол надад амар аимшигтай санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн зохицуулт бол байх л ах үлтгэл ах л гэж бодож байна. Тийм content moderation яг хэрэгсээ хитрэх юм бол түрүүний хэлж байгаа шиг үзлөлөө илэрхийлэх, эрхчлөлөө хязгаарлах хэлбэр рүү орно тий. Хэрэгсээ багасгах юм бол гэмт хэрэг одоо юу гэдэг тий нийгмийн хүчирхийллийг өдөөх бас үр дагавартай байж болно. Түрүүний хэлж байгаачлан одоо садар самбаныг сурталчлах ч байт юм уу. Ямар нэгэн байдлаар одоо гэмт хэргийг өдөөх гэдэг. Тэгэхээр энэний чухал балансыг нь олох нь аюул чухал. Марк Закерберг мэдээлэлдээ өөрөө ч гэсэн хэлсэн. Ер нь бол content moderation-ыг бид нэр хязгаарласнараа хортой контентуудыг ингээд олж авч чаддаг байсан, хязгаарладаг байсан байдал маань буурнаа гэж. Тэгэхээр аль нь илүү хортой вэ гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй байх гэж бодож байна. Гэтэ миний хувьд бол яг хэрэгс төрсэн content moderation-ыг угаасаа дэмждэг. Яг ямар нэгэн байдлаар content moderation хийх буюу одоо контентын одоо хязгаарлалт хийх юм уу тий зүйлийг ингээд зөвтгөх агуулга гараад ирэх юм бол одоо дэлхийн хүн амын 80% нь авторитар дэглэмд амьдарч байгаа дэлхийд бол бүр эсрэгээр үзэл бодлын эрх чөлөөгүй юм орчинд амьдрах эрсдэлтэй тий. Тэгэхээр content moderation-ыг хийж байгаа одоо бусад арга барил Facebook-ийн алгоритм дотор засаж сайжруулах зүйлс байгаа бах, сулруулах зүйлс ч байж магадгүй ингэж бодож байна. Гэхдээ яг одоо яг баримт шалгалттай холбоотойгоор хийж байгаа одоо юу гэдгийг үзэгдэлтийг дууруулах ч гэдэм үү те. Баримт шалгалтын одоо тайлан дээр үндэслээд хийж байгаа энэ үйлдэлүүд бол миний бодлоор бол үргэлжлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тодорхой одоо олон улсын баримт шалгалтын сүлжээ гэдэг байгууллагын ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөд тэрийг ил тод мэдээлээд алхам тутамдаа тий тайлагнаад шалгуурын даваад явж байгаа одоо хүмүүсийн хувьд тухайн орныхоо соёл болон хэлийг ойлгодог хүмүүс энийг хийж байгаа учраас тодорхой хэмжээний энэ дээр бол итгэх боломжтой гэж ирэхэд бол харах гэдэг. Тэгэхээр дан ганц зөвхөн нэг платформ content moderation хийх гэхээс илүүтэйгээр хөндлөнгийн байгууллагуудтай хамтарсан байдлаар тий бие биендээ хяналт тавих байдлаар иймэрхүү зүйлсийг хэрэгжүүлэх нь бол оновчтой гэж бодож байгаа. За community notes дээр бол яг үнэ хэлэхэд ихтгэл байхгүй байгаа. Цоошин юм бол биш. Түрүүний хэлснээр X дээр угаасаа эхэлсэн явж байгаа. Гэтээ яг үнийг хэлэхэд үр дүнтэй бас биш л байгаад байгаа шүү дээ. Хүн болго өөрсдийн үзэл бодлоор баримт шалгалт хийж байгаа. Яагаад олон улсын баримт шалгалтын сүлжээ гэдэг байгууллага ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлээд тэрийг жил болгон үнэлгээ хийгээд тий бүгд ингээд тухайн жил хийсэн баримт шалгалтуудаас нь уншиж агаад яг энэ юм дагсан байна уугүй байна уу гэдгийг хянаад байгаа юм бэ. Тэгэхээр энэ баримт шалгалт гэдэг чинь өөрөө зүгээр хүн болгон үзэл бодлороо хийчдэг юм бас биш. Яг үнийг хэлээд сэтгүүлч нар ч гэсэндээ сэтгүүл зүйн ур чадрыг ашиглаад хийчдэг зүйл бас биш. Ёс зүйн хэм хэмжээний хувьд сэтгүүл зүйн салбараас ч илүү чанга байгаад байгаа. Ер нь ингээд миний ажиллаж байгаа бол одоо сүүлийн үед сошиал медиа улс төрд гарч байгаа тийм ялангуяа одоо олон улсын улс төрд гарч байгаа өөрчлөлтүүд тийм тектоник өөрчлөлтүүд болоод байна уу да гэж харагдаж байгаа юм. Тэгээд тэрний нэг шинж нь бол улс төрчидтэй сошиал медиа ер нь ингээд янз бүрийн улс төрийн болон одоо сонирхлын бүлгүүд худлаа үнэн мэддэхгүй тийм. За ер нь олон тохиолдолд бас худлаа мэдээлэл түгээгээд тэрийг улс төрийн зорилгоор тийм тодорхой нийгмийн нөлөөллийн зорилгоор бас ашиглаж байгаа. Ийм үзэгдлүүд бол нэлээд их болж байгаа тийм. Бас Монгол руу яг энэ үзэгдлийг буулгаад ирэхээр бид нэр одоо өдөр тутамдаа Facebook тийм сошиалтаа ингээд харахаар л дандаа л сүрэг мэдээллүүд ажиглагдаад байдаг тийм. Тэгэхээр яг энэ үзэгнээс нь харах юм бол хүмүүсийн эмоц тандсан тийм. Одоо энэ пост факттай холбоотой гэдэг байгаа. Яг баримт фактууд илүү одоо ач холбогдолтой илүү нөлөөтэй биш. Харин хүмүүсийн эмоцтэй янз бүрийн өөр одоо богино хугацаанд гарч урах эмоцууд тийм мөн тодорхой хүний итгэл үнэмшлүүд илүү хүчтэй болоод нийгмийн үйл явц ялангуяа одоо улс төр нөлөөлж байгаа ийм үзэгдэл бас ажиглагдж байгаа гэж хараад байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой ер нь Монголд энэ одоо концепцтэй энэ ойлголтыг буулгаад ирвэл иймэрхүү зүйлүүд ер нь та хэд хамгийн одоо тод жишээ гэвэл яг юу гэж болох вэ? Одоо
За яг энэ мөчөөс хойшоо магадгүй хүмүүс хуурамч мэдээлэл нь илүү нөлөөтэй гэж ойлгоод хуурамч мэдээллээр хүмүүсийг манипуляцд болох юм байна те хүмүүсийг хуурж болох юм байна. Тэгвэл надад ашигтай байна гэдэг тэр тодорхой консенсус те ойлголцол тогтсон тийм зүйл ер нь ажиглагдсан уу? Ер нь одоо ингээд яг хуурамч мэдээлэл түгээгээд байгаа төрөл бүрийн хуурамч мэдээлэл энэ эрүүл мэндтэй холбоотой захимжаалал юу гэдэг тэр ингээд олон төрлийн хуурамч мэдээллийг байнга түгээгээд байгаа үзэгдэл маань яг тухайн мэдээлэлд итгүүлэх гээд байгаа даа биш. Ер нь л юунд ч итгэлгүй болох ийм зорилготой байд юм байна гэдгийг олуулж судлаад ярьж байгаа бидний одоо ажиглаж байгаач гэсэн харагдаж байгаа. Одоо болохоор чинь бүх юмыг эсэргүүцхийн төлөө байгаа юм шиг. Ямар одоо хотын захиргаач одоо засгийн газраас ч ямар нэгэн шийдвэр зарлахад заавалчгүй хамгийн түрүүнд эсэргүүцсэн баг одоо тэнд сэтгэл өвчж чинь тэрийг шеэрлж чинь тэ итгэвчүүлж чинь яг энэ үзэгдлийг харахаар нөгөө аль одоо 10 жилийн өмнө байсан тэр хүчтэй тэр институтыг яаж ингэж хүчгүүдүүлж яаж ийм хүмүүсийн одоо байнга эсэргүүцдэг үзий яддаг тийм болгож чадваа гэдэг маань энэ хуурамч мэдээлэл төгсний одоо өөр нөлөө харагдаж байна л гэж боддیں۔ Зөвхөн одоо зохион байгуулалттай сөрөг эсэргүүцэж байгаа багууд орж ирж ажиллахаас гадна нийгэм өөрөө хуурцаар байгаад бас аливаа зүйлийг тийм шууд сөргөөр энэ юм худлаад энэ бүтэхгүй дээ ахаал худлаа ярьж байна. Хаанаас мөнгө авах чинь хиний захиалгаар явж байна. Шууд ингээ эргэлздэг ийм байдлаар орж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар субъект заахаа болий одоо үйл эзнийг заахаа болий хин нэгэн итгээд зохион байгуулалтаар хуурамч мэдээллийг түгээгээд олон нийтийн санаа бодлыг өөрөө хүссэн тал руугаа ингэж чиглүүлээд богино хугацаанд ялж иж магадгүй. Улсын орны одоо ингэж энэ урт хугацааны одоо засаглал тогтох гэдэг юм уу энэ талаас нь аваад үзэх юм бол ер нь урт хугацаанд төр нь засаглах чадамжаа алдаж байгаа гэсэн. Ягаад тэр хүмүүс нь төртөө итгэхгүй хинт ч итгэхгүй угаасаа одоо хань эжилтэйч баг магадгүй итгэхгүй ч юм уу Тэгэхээр ийм байдал руу илүү хүмүүсийн моралыг энэ маань ингэж түлхээд байгаа учраас маш хортой байгаа. Одоо яг зарим хүмүүс сууж магадгүй л дээ зүгээр нэг юу гэдэг лимон уугаад хорт тавдрыг хэмжилж болно. Лимонтой ус уугаад хорт тавдрыг хэмжилж болно. Яг хоо энэ маань тодорхой хэмжээнд хор хөнөөлтөй байж болно. Үнэхээр хорт тавдартай хүн би одоо юу гэдэг хим хэмжлэгэндээ ороод энийг хэмжилъя гэхийнхээ оронд лимонтой ус уугаад яваад иж магадгүй мэдгүй тий. Гэтээ яагаад энэ хортой юм бэ гэхэлэр дахин тийм төрлийн хуурамч мэдээлэлд хуурцаар агаал юунд ч итгэл болох нь өөрөө хүн гэдэг зүйл яг хүн төрлөختөн оюун ухаантай одоо бод галийнхаа хувьд бод галийнхаа хувьд ерөөсөө ингээл хүн чанараа л алдчихж байгаа л хэлбэр болох байхгүй. Тэгэхээр тэр утгаараа энэ ерөөсөө яг богино хугацаанд ялтыг авж иж болох ч гэсэндээ урт хугацаагаа аваад үзэх юм бол төрчин байх юм уу? Хүмүүс төртөө итгэдэг байх юм уу гэдэг тэр талааснаас харах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө сошиал медиаг харахаар юм сөрөг байгаад байгаа шалтгаан нь эсэргүүцэж байгаа эргэлцсэн байдалтай байгаад байгаа шалтгаан нь бол 2008 2012 он ч гэдэм үү тэдгэрийг бодох юм бол энэ цахим орчинд манипуляц хийх технологи хөгжөөд илүү өргөн фронтоор ажилдаг болсонтой холбоотой нөгөө талаасаа энгийн органик одоо иргэнд улам хорлоо хүртэл хуурцаар байгаад одоо хашраад тийм хашир сэтгхүүтэй бас болж байгаатай холбоотой гэж ойлгож байна. Тэгэхээр яг нөгөө сошиал медиа одоо ялангуяа Facebook улс төрийн сонирхлоо хэрэгжүүл эрх мэдэл төрөх нэг тийм том хэрэгсэл болчиход байна нэг талаас нөгөө талаас бас нэг талаас нэг том хохирж байгаа зүйл нь юу гэхээр яг таны дурдсан шиг нийгмийн итгэлцэл буураад хүмүүс хоорондоо итгэхэ болж байна тодорхой институтууд итгэхэ болж байна. За энд бол ялангуяа улс төрийн байгууллагуудыг нэлж болно Тэгээ ялангуяа хуурамч мэдээлэл чинь зөвхөн улс төрөөс хайлаад магадгүй нийгэм тодорхой сэдвүүд магадгүй эрүүл мэнд өөр тодорхой соёлын асуудлууд руу орох юм бол төрчил одоо эрүүл мэндийн байгууллагууд итгэхэ болох мэрэгжлүүдэд итгэхэ болох гэдэг юм өөр итгэлцэл өөр салбарууд буурах боломжтой болоод байгаа гэсэн. Тэгэхээр яг иймэрхүү хандлагууд гэх юм уу яриа хөрөнүүд бас Монголын сошиал медиа дээр байгаад нийгэм шууд нөлөөлж байгаа болов уу гэж би хараад байгаа юм гэсэн. За дараагийн нэг чухал сэдв нь бол яг энэ постфакттай бас тодорхой хэмжээнд холбоотой. Гэхдээ илүү одоо арай өөр агуулгатай илүү нэрлэжсэн нэг сэдв нь бол нэг сэдв нь бол манай байгууллага Мария Ресагийн буюу
2021 он Нобелийн шагнал хүртсэн Филиппиний сэтгүүлч. Түүний 2023 онд хэвлэгдсэн дарангуулагчтай эрхэм тэмцвэрийн номыг орчуулсан байгаа. Тэгээ энэ номыг ер нь яагаад орчуулах болсон бэ? Ер нь номын гол мессеж ер нь ямар агуулгатай вэ? Гэдэг талаар сонирхмоор байна. За номын хувьд бол яг одоо баячтай бол айл сэтгүүлч мэрэгчлээ тий. Тэгээд сэтгүүлчээр ингээд ажиллахаар сонгох гэх юм уу? Ер нь ингээд одоо хүсэл мөрөөдлөөрөө сонгоод ингээд сургуультанд сураад ингээд төгсөөд ажиллах гад хөдөлмөрийн зах зээл дээр гараад ингээд явж байгаа шүү дээ. Яг нь тодорхой хэмжээнд салбарынхаа үнэлэмж гэдэг юм уу, байгаа байдал зүйлсийг ерөөхдөө ингээд анзаараад тэгээ ингээд тодорхой хугацаанд бас нэг ажиллаад үзэхэд нэг юм эргэлтийн зэг дээр гэх юм уу? Ер нь яагаад энэ мэрэгчлийг сонгож байна гэдэг зүйл тий. Надад бол бодогдсон. Бүх хүмүүс бодогддог гэсэн юм мэдэхгүй. За тэгсэн хэрнээл яг ач холбогдлын онлын хувьд мэдээд байгаа тий. Гэт гой хараад бус би даасан хүчрхэг сэтгүүл зүйн салбар байх юм бол үнэхээр л нөгөө бид нар их сургууль сурсан шиг дөрөвдөг засаглал байгаа л тий. Одоо эрхэмтлийн урал ашигласан янз бүрийн юм дээр хяналт тавиал тэр нь ингээл засраал тий. Тэгэл бид нар нийгмийн эмчлээл ийм одоо тэр нөгөө нэг юу гэмдэ одоо романтик одоо төсөөлөл маань бол онлын хувьд бол байгаад байгаа боловч бодиттой л дээр яг нэг тэгж өгөхгүй байгаад байгаа юм шиг санагдаад тий. Тэгээ ер нь яагаад ингэж яач та манай салбарч ер нь identity нь юу юм бэ гэдэг юм бодол байсан. Тэгээ яг энэ номын хувьд бол ерөөсөө яг л тэрний л хариулт. Тэгээ Монгол бол яг нэг айгуу том ингээд одоо дэлхийн яг юм арчлалын газрын зургийг хараад үзэх юм бол маш том юм улаан газрын зураг харагдаж байгаа. Одоо Freedom House байгууллагаас гаргасан юм арчлалын индекс гэдэг үзүүлэлтийг харах юм бол ер нь бол 80 орчим хувь хахад улаан өнгөөр зурагдсан. Улаан өнгө нь юу гэхээр ерөөхдөө арчлалаас сурсан авторитар дэглэмтэй байна гэдэг. За мэдээж манай уртлахад хоёр бол улаан өнгөтэй байх нь ойлгомжтой. Тэрний дунд нь нэг жижигхэн цэнхэр нэг юм цэг шиг юм нь одоо Монгол улс байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар ингээ харьцангуй арчилсан оронд амьдарч байгаа учраас одоо бидэрт байгаад байгаа юм маань ямар үн цэнтэй юм бэ гэдгийг мэдэхгүй. Мэдэхгүй учраас одоо яг ингэ сийчээд байгаа байхгүй юу. Тэгээ Мариарасыг өөрийнх нь нөгөө бас нэг баримтат кино гэдэг 1000 төсөлт гээд 1000 cuts гээд. Тэгэхээр ингээд одоо гарыг бид нэг жижиг хэсэг гэд мэдэхгүй шүү дээ. Тэгтээ нэг жоохон ядаргаатай нэг өвчтөй юм шиг нэг юм хорсоол явж 1000 удаа жижиг хэсэг гэхэд одоо хүн бол эрүүл мэндийн нэлээд л дорот баг тийм. Яг уу тийм. Тэгэхээр бидний яг энэ салбараа болон одоо энэ сэтгүүл зүйн салбар руу гарчлал руугаа яг 1000 жижиг юм зүсэлтээр дайраад байгаа юм шүү. Яг ингээд нэг дор ингээд одоо юу будаад хийчихгүй ч юм уу тий. Ч гэсэндээ жижигнэр ингээд магадгүй ингээд одоо юу сэтгүүл зүйн салбарыг одоо хөгжүүлэхгүй байснараа хараат байлгаснараа ч юм уу. Эсвэл зүгээр л иргэдийн нийгэмд итгэлийг үгүй хийснээр ч юм уу. Гэм мянгуудаа төсөө цэчээд байгаа юм биш үү гэдэг энэ асуудлыг энэ дэр хөндөж тавьдаг. Тэгэхээр яг энэ сэтгүүлчүүний хувьд энэ номыг ингээ уншихад бол би чи нэр ийм л ухраас тий. Одоо буцаагаал нөгөө онлайн мэдлэгнүүд маань ингээ сэргэж эхэлж штэ тий. Яг юм бодиттой болоод эхэлж байгаа. Ягаад тэгэхээр энэ номыг арчилсан ус байжгаад арчлаа алдсан гэх юм уу баг тий. Одоо юу гэдэг радарын доогуур арчилсан бус болж хувирсан гэх юм уу. Ийм улсад сэтгүүл зүйн ажлыг хараад бусаар хийх гэж оролдож байгаа сэтгүүлч өнөөдөр та нарт байгаа одоо ардчлал хараад бус сэтгүүл зүй гэдэг зүйл ийм үн цэнтэй юм шүү. Надад энэ зүйл байхгүй байна. Тийм учраас одоо ийм амар хэцүү замыг туулж байна. Гэхдээ энэ надад одоо би юу гэдгийг хараад бус сэтгүүл зүйг хэрэгжүүлж чадахгүй байснараа нийгэмд тэдэн мянган хүн алдлаа хувьсаар тий. Тэдийн тэрбум долларын авилгын одоо хохирол учрлаа гэдэг зүйлсийг бидэрт ингэ тайлбарлаж өгöd байгаа. Тэгэхээр тэр утгаараа энэ бол одоо 21-р зуун бол мэдээллийн 900 амьдарч байгаа ямар нэгэн байдлаар мэдээлэл хэрэгэлдэг цаг агаараа мэдээч байна хамаагүй тий. Хүн болгоны мэдчих хэвээр зүйл. Мэдээлэл ингэ нүдэнд харагдаж гарт баригддаг учраас бид нар хийсвэр гэж үзээд төдийлөн ингээд юм ач холбогдлыг ойлгохгүй тий. Одоо талах байх юм бол бид нар яалчгүй өлсөөд тэр биетэй талахыг бариад ингээд идэхээрээ өн чинь чухал юм байна шүү дээ надад гэж ойлгоод байна тий. Гэтэл ингээд бидний тархины хоол бол өөрөө мэдээлэл мэдээ байхгүй тий. Гэтэл ингээд тархи маань өөрөө өсвөлөнд нэрвдээд ингээд мэдээлэлгүй болоод магадгүй идж байгаа мэдээлэл маань ингээд хонцсон тий. Ялзарцсан, худлаа, манипуляцийн чанартай байх юм бол хүн өөрөө юу болж байгаа вэ гэдэг асуудлыг энэ номоос ерөөхдөө харж болно. Хараат бус сэтгүүл зүйгүй болсон одоо Индонез ч юм уу, Филиппин ч юм уу
Иймэрхүү орнуудад яг тэр цаг үеүүдэд нийгмийн хүчирхийлэл болох юм бол яг яаж гарч исэн бэ? Хүн яг энэ хүн чанараа яаж алдчихсан бэ? Бүлгийн сэтгэлгээ гэдэг зүйлийг одоо юу гэдэг хортой мэдээлэлээр өрдөөд яаж хүмүүсийг хооронд нь дүрхэрж исэн бэ гэдэг маш олон жишээг энэ дээр харуулсан байгаа. Тэр донд бас сошиал медиа болон түрүүний хэлсэн нэрсэн Facebook платформыг гүйцэтгэж байгаа. Одоо маш чухал үүргийг бас энэ дээр маш ил тодор гаргасан байгаа. Алгоритмын платформын алгоритмуудыг ашиглаад илүү нөөцтэй, мөнгөтэй тий төсөөс магадгүй санхүүжиж байгаа ч юм уу этгээдүүд яаж тэр дарга зүг гарамгаа эзэмшиж нийгмийг буцаагаад одоо юу гэх юм ухруулахын тулд ашиглаж байгаа талаар маш олон жишээнүүд байгаа. Тэгэхээр ер нь унших юм бол илүү олон хүнд уншуулах юмсан гэж хүсэхгүй байхын аргагүй ном. Учираас орчуулъя гэж зорьсон. Тэгээд 2023 онд Сингапурт болсон нэг чуулганы үеэс өөртөө нь уулзаад эрхийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэгээд номын орчуулгын эрхийг аваад тэгээд орчуулж гаргасан. Тийм. Багийнхчийн хувьд бол номын редактор гэсэн тий. Ер нь хувь сэтгүүлчийн хувьд тэгээд номыг одоо редакторсны хувьд ер нь ямар гол мессежүүдийг хүмүүс аваасаа гэж хүсэж байгаа юм. Тэр 3 зүйл л надад бодогдсон. За нэгдүгээрт яг сэтгүүлч байх, сэтгүүлчээр ажиллах тэр олон одоо дайны үеийн гамшигын үеийн сурвалжлаганд яаж явах, тухайн нөхцөл байдал дээр яаж хурдан маневр хийгээд яаж тэр байдлаас гарах тий одоо тухайлбал алын ядагч бүлэгтэй хэлэлцээ хийх ч юм уу тий тэр болгон дээр нөө сэтгүүлчийн өдөр тутмын амьдралд тулгардаг сурвалжлагын явц тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? Тэр урам зориг яаж авах вэ? Тэрийг яаж зохицуулах вэ тий тэр менежүүлэх сайн байна гэж тэрийг бол суралцахаар байна. За хоёрдугаарт нь болохоор одоо ялангуяа тэр засгийн шийдвэртэй тэднийг дамжуулж байгаа сувгууд гэх мэтчлэн нэг олон нийтийг яаж өөрийн талд болгож байгаа ч юм уу яг энэ мэдээллүүдийн тэр жишээнүүдийг ингээ харахаар хүүх Монголтой ямар адилах юм гэж дандаа бодогдсон заяа. Тэгэл ингээл хүүш эн чинь тэрнтэй ямар адилах юм ингээл нэг юм жишээ ингээд тэгсэн юм болсон гэдэг номон дээр илүү тодорхой гарах. Тэгээд ингээд тэрийг ингээ уншингууд хүүхд тэр яг тэр биш тэр ингээ дүрээрээ бодогд бүр заяа. Тийм болтлоо Монголын одоогийн энэ дүр зураг одоогоос 2016 оноос хойш Филиппинд өрнөсөн байгаа байхгүй. Тэр байгаа юм. За 3 дахь гол асуудал нь болохоор яг энэ том 155 сая хүн амтай тэр том зах зээлийн одоо 98 гаруй хувь нь сошиал медиа хэрэглэдэг, интернет хэрэглэдэг энэ том туршилтын талбай дээр эхэлж турсан агуулгууд, эхэлж турсан ажлууд дараа нь дэлхийд даяар тархах юм байна гэдгийг хэд хэдэн жишээгээр гаргаад өгсөн. Тухайлбал бүр 9 сарын 11-ний нисгэгч амьд олиосулж одоо 2 өндрийг нэгийг мөргсөн тохиолдол хүртэл өмнө нь Филиппинд яригдчихсэн, туршигдчихсэн тэр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тухай хүртэл гарч байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг ингээд олон ийм үйлдэлүүд, олон ийм манипуляц одоо техникүүд тэнд эхэлж туршигдаад тэгээд тэндээсээ магадгүй бараг туршлага судлаад тэгээд бусад орноор ингэж дамжиж яаж эрх мэдлээ тогтоож болох вэ? Яаж олон нийтийн дэмжлэгийг ийм манипуляцаар дутуу мэдээллээр, гурамч мэдээллээр өөртөө татаж авах вэ гэдгийг одоо тод томроо одоо гаргалсан тийм жишээнүүд бол бэлтгэнэ байгаа байхгүй. Одоо хэдхэн жилийн өмнө Филиппинд ийм болцсон юм байна. Энэ Монголд одоо ингэж орж ирээд байгаа юм байна. Энийг ингэж ялгаж таних шаардлагатай юм байна гэдгийг аль болохоор олгонд хэлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Даяаршлын нөлөө угаасаа л ер нь дэлхийн бусад орнд туршигдсан одоо за эргээр ярил сайн туршлагууд тий тэрнээс ч гэсэн бид нэр суралцж байгаа. Сайн туршлагуудыг бид нар ингээд нээлттэйгээр оруулж ирээд судалж байгаагаатай адилхан одоо муу туршлага гэх юм уу. Одоо муу хүмүүсийн хувьд сайн туршлага юм ба тий. Муу зүйлийг хийх сайн туршлага гэх юм уу. Тэрийг бас ингээд адилхан суралцаал явж байгаа. За ном дээр байгаа бас нэг жишээ бол одоо Cambridge Analytica бид нар бүгд мэднэ тий. Тэдний арга барил ч гэсэн анх Филиппинд л туршигдсан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр Филиппинд хэвлэл мэдээллийн суурь боловсрол багтай интернет хэрэглэдэг маш олон хүн ам байна. Өдөрт 4 цаг байхаа ерөөхдөө цахим орчинд өнгөрөөж ийн гэдэг юм үзүүлэлттэй. 2021 оны хүртэл илүү бараг 5-6 жил дараалаад дэлхийд Facebook хэрэглэгээрээ тэргүүлсэн нэг улс Филиппин байгаа даа байхгүй тий. Тэгэнгүүт одоо ард иргэдийн хэвлэл мэдээллийн суурь боловсрол төдийлөн өндөр биш. Цахим орчинд буюу одоо Facebook дээр их цаг өнгөрөөдөг өөр ямар улс байна. Тэгэхээр манайхаас энэ амжилт ерөөхдөө орхосоор аргагүй болчихж байгаа. Facebook бидэд 2021 онд 3000 орчим хэрэглэгчийг хамруулсан.
захим орчны судалгаа хийж ирсэн. Тэгээд тэр хүмүүсээс бид нар таны мэдээлэл авдаг гол их сурвалж чи юу вэ гэд асуусан чинь 75.6% нь Facebook-ээс мэдээлэл авдаг гэсэн. Тийм бид нар бол нөгөө сүүлчтэй үед Facebook бол мэдээллийн сувг биш ээ гэж үзэх гэдэг. Гэтэл мэдээллийг хүлээж авч байгаа хүмүүс тэрийг угаасаа л мэдээллийн сувг гэж харж байгаа. Вебсайтууд, телевизүүд, сонинууд өөрсдийн платформоор анхдагч суугуулгаж мэдээлэл татж байгаа ч гэсэндээ заавал Facebook пэйж дээрээ линклэхгүй бол тэрнтэй уншигч таарлахгүй байхгүй одоо Монголын нөхцөлөд нь үзэх юм бол. Тэгэхээр Facebook бол өөрөө тийм чухал шалбагталтаа суугалцсан. Тэгээд хэрэглэгчдээс ингээд аваад үзэх юм бол мэдээллийн үнэн бодит байдлаас илүүтэйгээр хурд болон хүртээмжтэй байдлыг чухалчилж үзэж байна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол үнэн байх хэсэг нь бол хамаагүй ямар нэгэн байдлаар нэг юу хааны болов гэдгийг нэг мэдчихэж хахад тэгээд тэр нь хурдан тэгээд болсныхан дараах эсвэл болж байгаа нь шууд лайв үздэг ч юм уу. Тэгээд хүртээмжтэй буюу Facebook-ээс авчиж болж байгаа юм бол болж байна гэж ерөөхдөө хэрэглэгчид өөрснөө хийж хариулаад байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол Филиппинд маш төстэй нөхцөл байдалтай байна. Яг зөвхөн Филиппинд биш. Ерөөсөө энэ Филиппин хамгийн олон хэрэглэгчтэй байгаа учраас л маш хурдан хугацаанд арга зүйгээ туршаад сайжруулад одоо их Британи л очив тийм экспортлоод одоо юу гэдэг Brexit-ийг ашигладаг ч юм. Америкийн сонгуулийг ашигладаг ч юм. Трампын 2000 энэний өмнөх сонгуулийн үеэр дагагчдын бас хэдэн хувийн мэдээд бис нарийн тоогоос тодорхой хувь нь Филиппин мэдээж тэр их ч одоо энгийн нэг одоо би Америкийн сонгогч байлаа гэж бодоход юу гэдэг энэ дагагч нь Филиппин хүн биш энэ Америк хүн байна. Энэ бол жинхэнэсээ дэмжиж байгаа юм гэж ялахгүй байхгүй. Тэгэхээр яг л энүүгээр одоо юу гэдэг тэр хүний бодит байгаа дэмжлэгийг байгаагаас нэлээд өндөр болгож харагдуулснараа тодорхой хэмжээний юм бидний ойлголцдог хөдөлгөөлж чинь л гэсэн. Тэгээ яг энэ дээр тэр өнгөрсөн сонгуулиар харж ивэл нөгөө Вьетнам дагагчид бас ихсэн. Тий. За яг энэ сэдвэрөө жоохон гүнзгий орохоос өмнө би бас нөгөө номыг уншаад зөвхөн байн хуурамч мэдээлэл баримт шалгалт гэдэг Rappler ч өөрөө бас баримт шалгалдаг байгууллага болохоор тиймэрхүү авлагатай ярих юм болов гэдэг тийм хүлээлт байсан. Эсрэгээр яг нөгөө өөрийнхөө хувийн амьдрал өөрийнх нь хувийн амьдралын замнал яаж яваад энэ сэтгүүл 100 хуурамч мэдээлэлтэй холбогдсон бэ гэдэг аягүй тийм сонирхолтой тайлбарсан байсан л да. Тэрэн дээр яг нэг онцлогтой сонирхолтой санагдсан юм нь юу гэхээр сайн сэтгүүлчрэн сайн сэтгүүл зүй гэдэг бол тэнцвэртэй байдал гэдэгтээ шууд үзүүлж болохгүй. Тэнцвэртэй болон одоо нэгэн жишээ нь худал мэдээлэл төвөж яхад нөгөөх нь магадгүй үнэн ч юм уу те магадгүй жоохон ч юм уу талаа ярьж илаа гэхэд хоёулууд нь ижил цаг хоёулууд нь ижил орон зай өгөх шаардлагагүй. Яг баримт юу байна? Яг үнэн юу байна? Гэдэгтэй л байнга л ойрхон хамт явж явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг нөгөө сайн сэтгүүл зүй гэдэг бол тэнцвэртэй байдал гэдэгтээ шууд үзүүлж ойлгож болохгүй гэдэг нь аюул сонирхолтой томьёол санагдсан юм болов уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ ер нь хоцрогдсон ойлголт болж байгаа тийм гэж байна. Манай зөвхөн хөгжлөний шинэ хуулийн дээр ч гэсэндээ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага тэнцвэртэй байх ёстой гэдэг зарчмыг хуульчлахаар санал болгоцсон байж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо дэлхийн хэмжээнд тэнцвэртэй байх гэдэг нь өөрөө бодит байдал нийцэхгүй гэдэг нь бол гараад ирсэн байхад манайх тэрийг хойноос нь суульчил гал явчихна гэдэг бас анхаарал хэрэгтэй. Тэгээд дуяа дээр бас яг засгийн газрын мэдээ дээр тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн өмнө тэнцвэртэй байх үүднээс хоёулаа эсрэг тесрэг байр суурийг судалж биччихсэн. Тэгээд би бол дуяа бол тэглэх нь буруу гэж бичээд би тэглэх нь зөв гэж бичхийн тулд маш олон юм ухаж одоо яаж одоо тэр настай хүний өмнөөс сэтгэх үү те тэр хүмүүсийн байр суурь ямар байх уу гэд нэг тиймэрхүү нийгмийн шинж чанараас нь илүү бичих гээд нэлээд судалсан. Гэтэл яг үндсэндээ нөгөө эдийн засгийн үр ашиг тэгээд улс орны нөхцөл байдал одоо болтол тэр тэтгэврийн зээлээс үүссэн өөр тэр хөгжлийн банкн дээр баланстай байж байгаад одоо буцаагаад Эрдэнэс Монгол руу шилжүүлэх гээд ядж байгаа. Одоо энэ тэднээс хойш хэдэн жилийн дараа болтол ингээ өөр уршиг ингээ дуусаагүй тэр төлөвлөж дуусаагүй. Улс орон тэрэндээ ингээ том ачаандаа ингээ бүдэрч яхад за яг тэнд ахмадууд өнөөдрийнхөө зээлийг тэглүүлээд нэг дараагийнхаа зээлийг авахд сайхан байсан тэр үедээ цагаан сараар ч юм ингээ дууссан байдалтай ингээ үлдэх одоо нэг энэ нөхцөл байдал хоёр ямар авах гэдгийг ингээ харахад бол эрүүл ухаанаар харахад бол сэтгүүлч яг өөрийнхөө өнцгөр өөрийнхөө одоо чиглэлээр яг үнний талд яг бодит баримттайгаар нөхцөл байдлаа үнэлээд биччих үзүүлчих боломжтой юм дээр тэнцвэртэй байх гэж ингэж бас үзэжсэн тохиолдол байгаа. Тэр яг нөгөө хуурамч мэдээлэл ялангуяа төгөж байгаа тийм эсвэл зорилго нь магадгүй хуурамч байгаа гэдгийг
бас анзаарахгүй байх тохиолдол байгаа юм л да. Тэгэхээр яг нөгөө ялгаагүй л мэдээлэл юм чинь тэнцвэртэй л байр суурийн тэнцвэртэй орон зайг нөгөх хэрэгтэй гэдэг тийм бас ойлголт байгаа даа юм болов уу гэж харагдаад байна. Мария Ресигийн номыг уншиж хахад бас нэг сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр Rappler-ыг байгуулахаас өмнө ер нь Rappler-ыг байгуулсанасаа ч хойшоо сэтгүүл зүй, хэл мэдээлэлтэй сошиал медиаг нийгмийн өөрчлөлт авчрах боломжтой ийм байгууллага институт хэрэгсэл юм байна гэж. Тэгээд ер нь Rappler-ыг байгуулснаас хойш аюул олон компанид ажлыг бас хэрэгжүүлсэн байт юм лээ. Тэгэхээр яг асуух гэдэг асуулт нь юу гэхээр ер нь ингээд хэвлэл мэдээллийн байгууллага тэнцвэртэй байна гэд бас энэ тодорхой зүйлүүдийг одоо уриалахгүй байх тийм нийгмийн өөрчлөлтөд ер нь ямар хөө байдлаар ер нь оролцвол ер нь зөвхөлтэй байт юм бол яг Rappler-ийн туршлагыг харахад бол шууд улс төрийн асуудал руу ороогүй ч гэсэн одоо гамшигын үеэр мэдээлэл түгээгч гэдэг юм уу тийм өсвөрлөн зогсоогч гэдэг юм уу. За сонгуулийн хувьд бол сонгогчдын бүртгэлийн тоог нэмэгдүүлэгч гэдэг юм гээд. Тэгэхээр яг нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд мэдээж тэнцвэртэй хамаагүй нэг талыг барьсан юм руу ороод иж болохгүй бах. Зүгээр ер нь нийгмийн өөрчлөлтийн хувьд бол ямар хөө байдлаар оролцох хэрэгтэй. Яг миний харж байгаагаар бол Монголд тийм олон хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой компанид ажиллах гэдэг юм уу те. Яг тодорхой хэмжээнд хийдэг байж магадгүй. Тийм өргөн хүрээнд хамарсан тиймэрхүү компанид ажлыг төдийлнө хийдэг юм шиг л харагдаад байгаа юм. Яг төслийн хэмжээнд хийдэг байж магадгүй. Яг Rappler-ийн яг ингэж хэлэхээр нөгөө ганцаараа хийгээд исэн юм шиг бас сонсогдчихж магадгүй. Rappler бол хэдийгээр одоо нөгөө нэг юу гэдэг Duterte-гийн засгийн газартай ингээд өчнөө шүүхийн асуудалтай тий. Зүгээр яг нэмэлт мэдээлэлхүүд Мария Ресиа ч юм бол нэгдүгээр Родриго Duterte-гийн одоо цахим орчинд одоо тархиугаалт хийж байгаа компанид ажлыг илрүүлсэн цоврал нийтлэлүүд авилга албан тушаалын хэргийг одоо илрүүлсэн цоврал нийтлэлүүд гих мэтчлэн одоо хийснээрээ 100 гаруй жилийн хорих ял одоо сонсох тийм одоо юу гэдгийг эрсдэлтэйгээр бараг 3-4 жил шүүхийн асуудалтай ингээд явсан. Тэгээд өнгөж 24 онд сүүлийн зарган шүүх дээрээ хүчингү болоод тэгээд цагаатсан одоо хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг тэдгээр одоо нийтлэлүүдтэй холбоотой ашигласан хуулийн заалтууднаас өөрснөө маш их одоо сонирхолтой. Нийтлэлтэй холбоотой нэг зүйл нь болохоор шинэ хууль батлаад тухайн нийтлэлийг нийтлэгдсэн өнгөрсөн цаг хугацаар ухрааж ашиглах байдлаар жишээлбэл ямар нэгэн байдлаар буруутан болох гэж үзсэн байх ч тий. Хөрөнгө оруулалт одоо байгууллага нь өөрөө хувийн хвшлийн компани байгаа бас тий. Тэгээ хөрөнгө оруулалт татсныхын төлөө магадгүй гадны агент одоо дотроос зайлс хийсэн гэх мэтчлэн тийм хачирхалтай заалтуудыг ашиглаж одоо юм хуулийн хэрэг тулгсан, зарга тулгсан ийм нөхцөл байдалтай байсан юм сэтгүүлч байгаад байгаа. Тэгээ ингээд хараад үзэх юм бол ер нь Duterte-гийн засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй юм шиг сонсогдож байгаа. Гэтэл яг түрүүний магадгүй сонгуультай холбоотой яг нөгөө нэг сонгогчдын эрсцийг нэмэгдүүлэх одоо ардчилсан энэ те сонгуулийн процесс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн тэр компанид ажил дээрээ болоо сонгуулийн ерөнхий хороотойгоо хамтарч ажилласан байдаг. Тэгээд сонгуулийн ерөнхий хороотойгоо хамтарч ажиллаад хүмүүсийг одоо сонгогчийн одоо бүртгэлийн хуудсанд бүртгүүлэхийг уриалсан чинь сонгуулийн ерөнхий хорооны хүртэл системийн ачааллыг дийлэхгүй болоод за танах төрдөө компанид ажиллаа байж байгаа гэх ийм кейсүүд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр яг хэвлэл мэдээллийн байгууллага бол дангаараа бас энийг хийх гэдэгтэй би бас ёс зүйн хувьд төдийлөн санал нийлэхгүй. Номонд яг ингэж тодорхой заагаагүй байдаг. Гэхдээ Мария Ресиа ч гэсэндээ сүүлийн бүлэгтээ байдаг баха. Яг сэтгүүл зүйгээсээ халиад advocacy буюу юм нөлөөллийн одоо зүйл одоо ажлыг сонирхож эхэлж байгаа гэж одоо тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэр нь өөрөө сэтгүүл зүй болон нөлөөлөл хоёрыг салгаж авч үзэж байгаа таас ерөөхдөө холбоотой байх гэж бодож байна. За сэтгүүлч нар бол хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэл мэдээллийн салбар ер нь ямар үүрэгтэй вэ гэхлээр баримт мэдээллийг цуглуулад нэгтгэн дүгнээд тийм ээ мэрэгжлийн байр сууриас одоо тухайн асуудлыг шийдэхэд эрх бүхий одоо этгээдүүдэд болон мэдж явах ёстой иргэдэд мэдээллийг хүргэх гэдэг бол хэвлэл мэдээллийн одоо салбарын үүрэг болохоос биш лобби хийх ус биш байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлээр Rappler бол сонгуулийн ерөнхий хороо эсвэл дотоодын бусад одоо иргэний нийгмийн байгууллагууд бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаараа бол маш алдартай. Яг энэ номонд бол яг тэр талаар тийм дэлгэрэнгүй бол гараагүй л. Гэхдээ одоо бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас
хэдийгээр хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөж байгаа нэг хэвлэл мэдээллийн өрсөлдөгч байгууллага мөн ч гэсэндээ улаан одоо юм цус гаргаж өрсөлддөг тийм өрсөлдөөний талбар биш. Цэнхэр талаа буюу одоо харилцан хамтдаа хөгжиж одоо нийгмээрээ өсөх тийм хэвлэл мэдээллийн салбарын бусад байгууллагуудтайгаа инновац шин туршлагаа маш нээлттэйгээр хуваалцдаг, хамтарч ажиллахаараа маш алдартай ер нь бол байгууллага. Тэр утгаараа бас Филиппиний хэвлэл мэдээллийн салбарт ч гэсэн нэг шинэ салхи бий болгосон. Нобелийн их тайвны шагналыг 2021 онд хүртэхээсээ ч өмнө ер нь бол тайминг онц жилийн онцлог хүн гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ олон санаачлагуудаараа инновацуудаараа тэгээ бизнес загварыг яаж доктортой байлгах вэ гэдэг чиглэлээр өөрийнхөө тэр нөгөө оройлж Филиппин сайн туршлага нэвтрүүлж ирсэнараа үжээ олон улсад бас нэлээд танигдсан байсан юм л тий. Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа гэдэг дээр одоо тухайлбал нөгөө гамшигын үеийн кампанид ажиллана байгаа шүү дээ. Тэр чинь яг цунами маш их болдог Филиппинд. Тэгээд болсны дараа нас орсон хүнийтэй 3 оронтой тоогоор дандаа яригддаг байхад зөвхөн нэг хаштагаар бүгдээрээ тэр гамшигын мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагаараа зэрэг одоо урьдчилсан байдлаар түгээдэг одоо хүртээмжтэй байх тал дээр хамтарч ажилласнараа нөгөө нас орсон одоо хохирлын тоо 2 оронтой руу орж буурч ирсэн гэдэг ийм бодит үзүүлэлттэй. Тэгээ Монголд ч гэсэн одоо уур амьсгалын өөрчлөлтөөс уялдаад зуд тэгээд дээрэс нь угалц одоо хууль салхи юу гэх тийм тийм гамшигуд маш их болоод байгаа. Гэтэл яг энэ үед нь урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээд яг тухайн үедээ хамгийн хүртээмжтэй байдлаараа яаж мэдээлэл хүргэж болох вэ гэдэг одоо заавал кампанид ажиллахгүйгээр бүгд дор бүрнээ хариуцлагатайгаар одоо тэрийг мэдээж яг нэг нэгтгэх нэг хүчин зүйл байх шаардлагатай. Ингээд явах юм бол үр дүн маш сайн гарахаар юм билээ гэдэг бас туршлага эндээс авсан. Тий, сошиал медиа нь одоо нийгэмд эрг өөрчлөлт авчрах бас нэг платформ болчиход байгаа тийм. Нөгөө талдаа болохоор бас сөрөг мэдээлэл түгээх, нөлөөлөх тийм сөрөг зорилгоор буруу зорилгоор нөлөөлөх ийм бас платформ хэрэгсэл болчиход байгаа. Тэгэхээр яг Филиппиний хувьд бол яг номон дээр гарч байгаа бол Дүтертигийн одоо трол арим гэх юм уу тийм. Сошиал дээр Дүтертиг дэмжсэн эсвэл Дүтертигийн дайснуудыг одоо нэр хүнтийг хутаасан ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллийн операцууд бол яваад байдаг тийм. Тэгэхээр яг энэтэй холбоотой юу ямар сонирхолтой зүйлүүд ер нь ажиглагдсан бэ? Яг ингээд яг бид нар бол баримт шалгагчдын хувьд бол хуурамч мэдээлэлтэй трол арим бот гэдэг талаар ойлголттой ер нь бодит жишээнүүдийг бол мэдж байгаа тийм. Гэхдээ яг Филиппиний хувьд бол яг онцлог ер нь сонирхолтой санагдсан зүйл нь юу вэ? Тэр хар тамхины тань амир тийм. Тэрний чинь одоо хамгийн Бразилд нас орсон охины зургийг ерөнхийлөгчийн зөвлөх хүн постлохдоо хар тамхичид энэ охиныг ингээд зэрэмдэглэж хайжээ. Филиппинд болсон мэтэр ингээд явуулчихна. Тэнгуут олон нийт хөө ямар амир юм бэ хар тамхичид чинь бүр ийм зэрлэгшээд ийм амир. Эдрийг одоо алж л байвал болно. Гэт нөгөө нэг суурай тавиад өгсөн аль хэдийн. Үүнтэй бас адилхан одоо эрх баригчдын бодлого шийдвэрийг дэмждэг нөгөө олон дагагчдаа нөлөөлөгчтэй. Тухайлбал одоо улс төр ярихаас өмнө одоо ийм садар самуун зурцлсан ийм богино хувцастаа ингэж бүгдээрээ суугаад ингэ ярьж байдаг тийм хамтлагийн одоо гоо сайхан бүсгүүчүүд гинтхэн улс төр яриад эхэлдэг ч юм уу те. Энэ минь үйл явцынх нь өмнө нь арт түмнийхаа гэх юм уу те олон нийтийнхаа хэрэглэгчийнхаа тэр нөгөө нэг үзэл санаа ойлголтыг ингээд бэлдээд өгчдөг, хөрсөө бэлдээд өгчдөг. Тэгээд тэрний дараа юу ч хийсэн тэд нар хүлээж авахд бэлэн болдог. Тийм байдал нь амар одоо зөвүүн гэх юм уу? Тийм байд санагдсан. Тэгээд яг тэр болохоор яг одоо ч гэсэн бид нарт нөлөөлөд л яг ингээд бэлтгэгдэл байгаад байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн одоо мэдээлэл гарахаар одоо түрүүний ярианд хэлсэн эсэргүүцэгчд байдаг шүү дээ. Тэд нар чинь бас өөр зорилготойгоор ингэж орж ирж байгаа юм ч гэсэн харагддаг. Ер нь ингээд сошиал медиаг яг ингээд амьдрал дээр ингээд зөвхөн жижигхэн гэр бүлийн хүрээнд яг тэр ийм орчин ингээд ороод ирсэн ийм хар мэдрэмж надад төрөөд байгаа. Тэг нөгөө одоо мэдээллийн операцийн бас нэтворк болгоод тийм зураглаад харуулсан байсан. Тэгсэн чинь 3 одоо үндсэн их сурвалжаас одоо Дүтертиг дэмжсэн эсвэл Дүтертигийн дайснуудыг хутаасан тиймэрхүү мэдээлэлүүд гарч ирээд тэр бас айгүй сонирхолтой санагдав. Яг ингээд энгийн үнээр бол харахад тухайн одоо сошиал дээр явж байгаа мессежүүд ингээ айгүй олон газар тийм ингээл олон хүн дэмжиж байгаа юм шиг харагддаг хэрнээ. Яг мэдээллийг сурвалж аваад үзэхээр айгүй цөөхөн субъектүүд байдаг тийм. Бас Монгол дээр яг энэ асуудал ингээд буулгахаар яг энэ трол гэх юм уу тийм хурамч аккаунтууд зүгээр юм хэвийн үзэгдэл болцсон юм шиг санагдаад байгаа. Хүмүүсийн одоо
үгийн сан те зүгээр ингээл энэ бол байдаг л юм те. Энийг одоо улс төрийн зорилгоор магадгүй маркетинг зорилгоор энэ төр ашиглахад ямар ч асуудалгүй гэдэг тийм нэг хөвшмөл ойлголт бас үүсчээд байгаа юм болоо гэдэг айдас байгаад байгаа. Тэгэхээр яг энэ талаас нь харах юм бол яагаад бид нэр юу юм болчих вэ? Филиппинд ингээд Мария Ресаг те энэ бол хэвийн зүйл бол биш. Энийг улс төрийн зорилгоор одоо буруу зорилгоор ашиглаж гин гэдэг тэр ойлголтыг өгөөд өгдөг. Гэтэл яг Монгол дээр яг энэ одоо өнцөг дуул нь бас юу н хаана байгаа юм бэ? Нэг талаас харах юм бол ерөөсөл олон нийтийн хэвлэл мэдээллийн суурь боловсрал цол байгаа учраас энийг бид нар нэг талаас хүлээн зөвшөөрж байна. Хоёрдугаарт хэвийн зүйл мэтэр ойлгож байна. За яг хөө Филиппинд ч гэсэн бас гардаг л да. Одоо амжиргааны их усэр амин зулган бас болж байна. Яг одоо намайг ч гэсэн одоо декреттэй нөгөө шинэ ээжүүдийн групп билүү дээ. Тим группуд байдаг шүү дээ тэнд болоо. Тэгээ тим нэг группд байж хахад нөгөө гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдэд зориулсан одоо троллоор ажиллах ажлын зарууд өдөр өдөрт мөнгөний дөнгөж тийм үү те бас их явдаг л байсан. Одоо ч гэсэн явж л байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр чинь өөрөө ингээд зүгээр хөдөлмөрийн хэлбэр рүү бараг ирэхэд ингээд орсон байгаа. Тэгээ яагаад бид нар тэрийг хүлийн зөвшөөрөөд байгаа вэ? Гэдэг маань нэгдүгээр хэвлэл мэдээллийн суурь боловсрол таараатай холбоотой байх. Хоёрдугаарт магадгүй бас эдэн төгрөгийн хэрэгтэй байгаад байж магадгүй тий. Тэгээ энэ дээр бас яг нэг ялгааг сүүлийн үед яг би бас нэлийн бодоод байгаа нь ер нь бол арга барил одоо мэдээлэл түгээх арга барил ялгаатай байгаа нь өөрөө бас тийм үнэн мэдээлэл түгээх гэдэг байгаа хүмүүсийн одоо нэг ялгарх онцлог юм уу гэх юм уу? Тухайлх юм бол яг би үнэн бодиттой мэдээлэл түгэж байгаа бол миний мэдээлэл угаасаа л үнэн учраас угаасаа л хүмүүс итгэл энийг түгээгээл одоо хэрэглэнэ гэдэг тийм итгэлтэй байна тий. Гурам тэгэхээр би ингээд ямар нэгэн юм одоо юу гэдгийг хэвийн бус арга ашиглаж магадгүй троллууд хөлсөлж тий түгээл гэхээс илүүтэйгээр за их л удаж Facebook дээр бол нөгөө аль биесний бүүстийг нь хийх тэр нэгэ спонсордыг харагдсан шүү дээ тий. Тийм л арга ашиглах байх үнэн бодит мэдээллийг түгэж байгаа хүмүүс бол яалтчгүй надаа энэ мэдээллийг олон хүмүүст хүргэснээрээ өөр ирэх ашиг байгаад байна тий. Магадгүй би сонгуульд сонгогдох гээд байна. Эсвэл манай компани ирэх ашиг хамгаалагдах гээд байна ч гэдэг юм тий. Ийм байгаа нөхцөлд би нөгөө цаад ирэх ашигаасаа татгалзаж чадахгүй учраас ийм далд аргыг ашиглаж одоо мэдээлэл түгээдэг гэж магадгүй тий. Ер нь бол одоо ингээл зүгээр худалдаа 8 эрхэлдэг хүмүүс ч гэсэндээ нар ашиглаж л байгаа тий. Маркетингийн чиглэлээр ашиглаж л байгаа. Гэтэ зүгээр юм. Чи ер нь бол одоо юу гэдэг өнөөдөр би нэг байр суурь илэрхийлэнгүүт та хоёр сонсоод за энэ бол нэг л хүний байр суурь юм байна гэж бодох юм асуул тий. Гуруула тэдэрт очиж тгийг хэлчихье гэж өгсөн хувилдаад ганцхан миний байр суурийг бид гурвын байр суурь мэтэр харуулна гэдэг бол өөрөө миний амнаас ямар үг гарч байгаа вэ? Миний контент юу вэ гэдгээс үлхэмараад контекст дээр хурм хөлчихөж байгаа юм. Тэгэхээр тэр нэг этик моралын ялгаатай байдал ерөөсө бодох сөхөөгүй л байна л да яг үнэ хэлэхэд сөхөөгүйч байлгаж чинь завгүй ойлгож байна. Өдөр болго entertainment бас өгч ийн биднэрт тий. Тэг яг энэ сэдв чинь бас өөр нэг холбогдож байгаа юм. Мария Ресинг л баян хэлдэг нэг үг байгаа шүү дээ. Shared reality гэдэг. Одоо дундын бодол гэх юм. Бидний одоо нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хувьд санал нийлдэг зүйл те бүгдээр хамтдаа итгэдэг зүйл. Тэр ингээд бүр жижигхэн болоод баг байхгүй болж байна гэдэг тэр нэг аюулын тухай сануулад байгаа тий. Тэгээ одоо жишээ нь энэ одоо аягтай ус байлаа гэхэд энэ бол ус биш ундаа гэд маргаад байх нь бас хэр зохимжтой вэ тий. Тэгэхээр яг хүмүүсийн хооронд бол санал нийлэхгүй юмуд бол байж болно. Гэхдээ яг нийгэм одоо улс орны хувьд тий тодорхой зүйл дээр нийлдэг санал нийлдэг тий итгэдэг байж урагшаа хөдлөх боломжтой. Тэгэхээр яг энэ бас нөгөө нийгмийн үйл явцууд бас манад ер нь ажиглагдж байгаа болов тий. Ингээд нэг үйл явдал болдог. Гэтэл тэрийг ингээд зохион байгуулалт энэ ерөөсөө муу зүйл биш тий. Энэ бол ерөөсөө санаа зовх зүйл биш. Харин ч бараг сайн зүйл тий. Гэтэл яг бодит байдал дээр нийгэмд тэр тухайн шийдвэрийн ч юм уу үйл явдлын одоо үйл явдлын буруу сөрөг нөлөө гарч идэг ийм зүйл байгаад байгаа. Одоо shared reality гэхэр Монгол улсын хувьд дундын одоо бодит байдал тий. Тэр Монгол улс тусгаар улс мөн үү гэдэг рүү зарим талаараа орчоод байгаа юм шиг ч мэдээлэл бидэрт харагдаж байна тий.
хүн эрэгтэй юу гэдэгт хүртэл эргэлзээд байгаа юм шиг те. Би ер нь эрэгтэй юу? Би үзэл бодлоо илэрхийлэх эрэгтэй юу? Би цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж болно гэдэг хүртэл яг тийм гэж үү? Гэмээр те. Иймэрхүү нөхцөл байдал руу ерөөхдөө ороод байна те. Тэгэхээр shared reality гэдэг зүйл магадгүй юу гэдэг би өөрийгөө хөөрхөн гэж боддог гэдэг шиг юм ач холбогдолгүй юмн дээр байх юм уу? Эсвэл бүр улс их орны тусгаар тогтнолтой холбоотой, хүний эрхтэй холбоотой асуудал дээрээ хүртэл эргэлзэхүйц нөхцөл байдал руу хүрсэн байна. Тэгэхээр миний бодлоор бол Монголд бид нэр яг тэр улс их орны доктортой байдал чухал нөлөөтэй бүр үндэсний суур үнэт зүйлийнхээ хувьд хүртэл дундын бодит байдалтай байж хараахан бас чадахгүй байх шиг байна гэж юу харж байгаа. Ер нь бол ковидын үеэр хэлсэн шүү дээ. Бид эх орондоо ер нь эргэж ирэх хэрэгтэй юу гэдэг байдлаас л ер нь бол ингээд хэлсэн. Тэгэхээр тэр байдал бол ерөөсөө ковидоос хойш буцаж засраагүйгээр одоо бид яг хэний улсад амьдарч байгаа вэ гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар ингээд орчиж жоох шиг байна. Тэгэхээр shared reality гэдэг зүйл өөрөө бас нэлээд эргэлзээтэй. Ер нь бид нар юун дээр ер нь арчлал хэрэгтэй юм уу гэдэг юм дээр хүртэл ингээд одоо эргэлзээд эхэлж шít. Зарим нэг судалгааны дүнгээр хүртэл ийм үзүүлэлт бас гарсан байсан. Тэгэхээр тийм Монголд бол ялтчгүй энэ байдал бол ажиглагдж байгаа. Тэгээд дундын бодит байдал байхгүй болсноор нийгэм бол бүр л илүү хагарна. Монгол улс шиг 3 сая гаруй хүнтэй хүн амтай болсон гээд хагарч бутрах тусам илүү л эмзэг болно гэсэн үг. Тэгэхээр энэ эмзэг байдлыг санаатаагаар энэ эмзэг байдал одоо нэмэгдэн гэдэг зайлшгүй үр дагаврыг тооцоололгүйгээр богино хугацааны эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд бүр илүү дээрээс нь ингээд хагаруулад байгаа үйлдэлүүдийг бас гаргаж байгаа бол бас нэлийн харамсалтай л байгаа. Тий бас яг нэг парадокс шиг л нөхцөл байдал юм болов уу гэж хараад байгаа. Одоо хүн ингээд энгийнээр бодоход хууртаад байвал улам хэрсүү болох хэрэгтэй шүү дээ. Гэтэл ингээд хуурал гэдэг. Нөгөө технологи нь амжилттай хэрэгжиж идэг. Нэг бол хувийн хувьд бол ерөөс юмд итгэхэ болно. Эсвэл тухайн технологид ингээд нийгмийн бодит байдалтай хэвийн зүйл гэж хүлээж аваад тэгэл хууртаал ингээд тухайн нийгэм ингээд технологи нь сайжраад. Тий бас сайжирч байгаа тий. Тэгвэл одоо бид нар шиг юу гэдэг те сэтгэлийн дуудлагаар баримт шалгалт хийвэл нэрээ хэрэгтэй ч юм уу гэж бодоод хийж байгаа хүмүүс биш шүү дээ. Тодорхой эрх ашигтай, тодорхой төсөв санхүүтэйгээр те одоо нөгөө нэг бид нар баримтаа шалгамаар байна. Гэхдээ бас түрээсээ төлчмөр байна, цалингаа тавьчмаар байна. Баримтаа шалгахынхаа хажуугаар хаанаас мөнгө олох уу гэж байгаа биш. Бүх цагаа яг тэр миний тархийг яаж угаах вэ гэдэг тэр технологио сайжруулах зарцуулж байгаа. Тэ ямар нэгэн санхүүжилтэд санаа зовох шаардлагагүй зарим талаараа бид нар ч төсвөр дотороо санхүүжүүлээд явж иж магадгүй тэ мэдэхгүй. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд бол тэр тэдний одоо арга зүй технологи нь одоо Филиппин зэрэг улсад туршигдаад магадгүй бид ч өөрөө нэг туршилтын тулаан болцсон явж байгаа юм үсэхгүй тий. Тэгээд ингээ импортлогтод орж ирж байгаа. Ийм процессыг л бид нэр одоо цогцоос нь харж бас ойлгол хэлжлээ байна л та тий. Тэгээ энийг таньж мэдүүлж ойлгуулахад яг баталгаатай найдвартай их сурвалжин аль юм бэ тэгвэл хаанаас мэдээлэл авч аль нь зөв юм бэ гэдгийг бас ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Тэрний тулд юу яах вэ гэхээр мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн редакцууд байгаад байх хэрэгтэй болоод. Нэг талаасаа мэдээллийг тэр мэдээллийг тий хаах сонирхол байхад нөгөө талаасаа бас мэдээллээд ингээд харьцангуй объектив байдлаар мэдээлж байгаа санал бас байна. JTI гэдэг одоо сэтгүүл зүйтгэлийн санаачлах гэдэг олон улсын хэл хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан стандарт тухайлх юм бол Монголын нэг хэвлэл мэдээллийн байгууллага одоо манай баримтчилгах төвс гадна нэг хэвлэл мэдээллийн байгууллага хамтсан бас явж байгаа гэх мэтчлэн сайн туршлагуудаас байна. Мэдээлэл гэдэг өөрөө хүний одоо анхдагч хэрэгцээнүүдийн нэг баггүй тий. Одоо яг Масловын хэрэгцээний иерархиар ингээд аваад үзэх юм бол хамгийн одоо чухал хэрэгцээ буюу ёроолтод байгаа хэрэгцээний дотор юу гэдэг аюулгүй байдлаа мэдрэх хоол хүнстэй байх ч гэдэм үү. Тэгэхээр аюулгүй байдлаа мэдрэх хэрэгцээний нэг хэсэг нь өөрөө мэдээлэл авах болчих. Хүрээлэн байгаа орчин маань аюулгүй байна уу? Би одоо юу гэдгийг те хүний эрхийг дээдэлдэг газарт амьдарч гин үгүй юу? Тэрийг би мэдчих яах нь өөрөө миний анхдагч хэрэгцээ байхгүй. Бүр эргэж гэхээсээ наагур бүр амьд байх хэрэгцээ. Тэгэхээр хүнийг мэдээлэлгүй байлгах гэдэг бол нэг талаасаа боломжгүй ямар нэгэн байдлаар тэр хүн мэдээлэл олж авч л таараа. Тэр мэдээлэл нь юу гэдэг те ямар нэгэн орчны чимээ байна уу юу байна уу хамаагүй. Гэтэл одоо бид нар нөгөө тэр хэрэгцээгээ
сошиал медиа дээр байгаа замбраагүй зарим талаараа худлаа ийм мэдээллүүдээр ингээ хангаад ахаар анхдагч хэрэгцээгээ бид нар ер нь муу буруу юм бодлоо байг бэлэн гой мэдээдэг юу болох вэ гэдэгтэй адилхан. Тарих маань нэг тиймэрхүү байдал орчод байгаа. Гэхдээ мэдээлэлгүй байж болохгүй учраас хэрвээ цахим орчноос та нарын одоо бэлэн гомын шиг те хортой мэдээллийг битээ аваач гэж байгаа бол тэгвэл хаанаас авч болох юм бэ гэдгийг ялчгүй зааж өгөх хэрэгтэй болчихдог. Тэгэхээр авчруулах газрууд бол байгаа. Та өөрөө судалгаагаа хий те аль сайтууд тань таалагдж байна, аль телевиз тань таалагдж байна, аль сонин тань таалагдж байна. Магадгүй аль нэгэнд нь итгэж чадахгүй байх юм бол магадгүй хэвлэл мэдээллийн байгууллага одоо юу гэдгийг аль нэг талын итгэл үнэмшилтэй байж болно шүү дээ те. Харьцуулаад уншил та. Тэ одоо энэ бол жоохон баруун талд авчдаг, энэ бол жоохон зүүн талд авчдаг гэх юм бол харьцуулж уншаал өөрийнхөө дүгнэлтийг гаргаад авчих. Угаасаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэгжил хэрэглэх ёстой. Тэгэхээр нөгөө альтернатив хувилбар нь юу вэ гэдэг юм зааж өгөхгүй бол бас нөгөө талаас эрсдэлтэй байх талтай. Буцаагаад бүр нийгмээс ингэж тусгаарлагдаад өөрийгөө ингэж Тэр яг нөгөө шийдлийн талаас нь харах юм бол хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөд нь тулгарч байгаа нэг зорилт бол одоо олон нийтийн итгэлийг олж авах те. Нэг хэсэг бол сошиал медиагаас ч юм уу эсвэл өөрсдийн бас дотоодын салбарын шалтгаанаас болоод нэр хүнд нь итгэл нь унжгаа шалтгаан бол одоо зүйлүүд бол байгаа те. Тэгэхээр яг энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар хуу байдлаар ажиллах боломжтой. Түрүүн нөгөө JTI гэдээ дурдсан те. Сэтгүүл зүйн итгэлцийн санаачлага. Гэх мэтлэн одоо иймэрхүү санаачлагууд юу ямар хуу байдлаар туслах боломжтой. Яг сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлага бол Journalism Trust Initiative гэдэг хэлээ заргуу сурвалжлагчид байгууллагаас гаргасан анхны одоо олон улсын яг хэвлэл мэдээллийн салбарт зориулсан стандарт юм байна. Европын холбооны хэвлэлийн эрхчлөөний тухай хууль болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль гэдэг нэг хоёр хуульд бүр яг JTI стандартыг хэрэгжүүлдэг байгууллагууд гээд нэр заагаад орсон байж байгаа. Тэгэхээр JTI стандартыг хэрэгжүүлдэг байгууллагуудад бас тодорхой хэмжээний одоо зар сурталчилгааны орлого нэмэгдэгчүүд юм уу тий. Одоо зүгээр хувийн хвшлийн одоо манай Монгол жишээгээр бол MCS ч юм уу тий гэдэг байгууллага одоо clickbait сайт дээр өөрийнх нь сурталчилгаа явж явах юм бол жишээлбэл тэр бол тарих угаалтыг санхүүжүүлдэг байгууллага юм байна гэдэг нь. Саяны жишээ гэхдээ зохиомжтой жишээ шүү тий. Гэдгийг хэрсэн уншигч нар бол хараад мэдчих боломжтой тий. Тэгэхээр бид нар team эрсдлээс байгууллагынхаа нэр хүндийг хамгаалахын тулд зөвхөн JTI стандартыг хэрэгжүүлсэн certified аль эсвэл certified болоход бас тодорхой хэмжээний зардал орно л доо. Зардал гарахгүйгээр ядаж сайт дээрээ тодорхой хэмжээний мэдээллүүдийг ил тод тавьсан энэ байгууллагуудыг бид нар дэмжинэ. Ийм байгууллагуудтай л бид нар маркетингийн гэрээ байгуулна, одоо баннер сурталчилгаагаа тавиулах та гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ингээд дэмжлэгүүд байдаг. Хайлтын системүүд дээр илүү дээгүүр илэрцтэй гарч ирэх ч гэдэг юм уу. Энэ маань өөрөө бас дахиад нөгөө хуурамч мэдээлэлтэй тэмцэх аргууд тахгүй тий. Би баталгаатай үнэн мэдээлэл бэлтгэе гэдгээ баталцсны дараагаар тэгвэл хайлтаар нь жоохон дэмжиж өгч тий. Доошоо скролдохгүйгээр танай хайлт ингээ гарч ирдэг болчих гэдэг. Иймэрхүү байдлаар дэмжиж байгаа юм стандарт байгаа даа. Тэгэхээр энэ стандарт юуг баталгаажуулж байгаа вэ? Тэгэхээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ бэлдэх процессдоо хэр ил тод байна, хэр нээлттэй байна, нийгмийн олон янз байдлыг тусгаж чадж гин үү, редакцийн одоо шийдвэр гаргалтанд яг тухайн мэдээллийн их сурвалжтай ойрхон байгаа сэтгүүлч нар хэр одоо шийдвэр гаргалтанд нөлөөтэй байж чадж байна. Одоо эддүүд гэдэг юм уу те редакцийн шийдвэр гаргалтанд үйл ажиллагаанд оролцдог уу, оролцдоггүй гэдгийг нь ямар бичиг баримтаар яаж баталгаажуулах вэ гэдгийг бид нар өөрснөө хэвлэл мэдээллийн байгууллагууд онлайнаар аягүй амархан хариулж өгөөд тэгээ хариулсныг нь болохоор Австралид төвтэй Deloitte эсвэл Монголын одоо аудитинг компани бүх зүйлийг нь ингээд тулгаж хариултуудыг нь үнэн бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсхийг нь тулгасны дараагаар тэр аудитын баталгаажуулалтыг бол авдаг ийм стандарт байгаа. Тэгэхээр маш нарийн одоо хэрнээ дандаа завгүй байдаг хэвлэлийн салбарынханд бас нэлийн нөгөө хэрэгцээнд нь нийцсэн байдлаар одоо томьёологдсон гэх юм уу ийм стандарт байгаа даа. Тэгээд MFCC-ийн хувьд бол бэлгүүнээ хэдийн хугацаанд авлаа? Баталгаажуулалт. Ойролцоог 4 5 хагас жил юм болоо. Үгүй 5 сар юм байна. 5 сар болсон гэж үү? Анх 5 сард нийтлээд 10 сарын 17-нд шүү дээ. Ааха. Тусмаа. Тэгэхээр бидний хувьд бол нийтэлснээс хойш тийм шүү дээ. Тэр чинь нөгөө голдоо бид нар тэтгэлэг хүсээд тэтгэлийн хариуг хүлээсэн шүү дээ. Тэр тэтгэлийн хариуг хүсээд аудитын процесс эхэлснээс хойш болвол миний санаж байгаагаар 2 сар хүрээгүй санагдаад байна. Яг аудитын процесс ясаж байна. Түүл дээр бол богино. Сарч хүрээ. Тийм. Тэгэхээр яг манай хувьд нөгөө нэг олон улсын баримтчилгаачдын сүлжээний шаардлагын дагуу
бас нэлээд олон зүйл маань үшээ ингээ олон нийтэд мэдээлэгдсэн байсан учраас нэмж сайжруулах юмнуудаас их бага байсан. Тэгэхээр энэ стандартыг авахд бол төдийлөн тийм хүнд бол биш. Гэхдээ магадгүй өнөөдөр танай процесс жоохон хаалттай, далд байгаа бол сайжруулах юмнууд олон учраас хугацаа бас мэдээж орох бах. Гэхдээ одоо олон нийтийн итгэлийг олж авахын тулд энэ маань өөрөө нэг маш сайн арга байна. Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, хуулинд нь цуцсан юм арга байгаа да. За хоёрдугаарх нь бол буцаага би нөр Rappler руу орох гээд байна. Maria Ressa-гийн яг хийсэн чухал юм нь бас тэр байхгүй юу? Одоо нөгөө нэг дарангуйлсан ийм орчинд байжгаад жоохон чөлөөтэй болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээд гарч ирээд ABS-CBN энэ ч юм бол жишээлбэл ингээд хаацсан байсан шүү дээ тий. Маркус Юд тэгээ хаацсан байжгаад буцаагаа сэргийсэн тий. Тэгэл олон нийт ингээд ер нь хэвлэл мэдээллийн салбарт ихтгэлч гэсэн тийм ч амар их биш байгаа үед ер нь бол хамтын ажиллагаагаар дамжуулж бас ихтгэлийг бий болгосон айгу одоо сайн туршлага гэх юм уу. Тэгэхээр яг хэвлэл мэдээ одоо юу гэмдэ бид нар ингээд аливаа бүтээгдэхүүн зарж исэн байлаа гэж үтэй л да. За энэ үзгийг зарж илаа гэж үтэй. Хажууд нэг хүн үзэг зарж илаа гэж үтэй тий. Тэгэхээр яг энэ хоёрын аль нэгийг нь одоо юу гэдэг илүү гоё гардаг учраас ч юм уу тий. Тухайн бараа бүтээгдэхүүнтэйгээ холбоотойгоор ингээд өрсөлдөх гээд шүү дээ. Энэ шууд өрсөлдөөн байгаа тий. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр бол ийм өрсөлдөөн оршууд бас хэцүү. Мэдээж тодорхой хэмжээнд өрсөлдөн контент ороо ч юм уу тий чанараараа яс зүгээр өрсөлдөн. Гэхдээ эцсийн дүндээ хэвлэл мэдээллийн байгууллагууд өрсөлдөх чадварыг тодорхойлдог цорын ганц зүйл бол олон нийтийн итгэлцэл. Тэгэхээр битгаар хоорондоо өрсөлдөөд энэ өрсөлдөөнд дундаа нийт хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт итгэх хүмүүсийн итгэлийг бууруулаад байгаа бол энэ өрсөлдөөнөөс хинж хожихгүй тий. Тэгэхээр тэр утгаараа яг юу одоо Rappler-ийн харсан зүйл гэх юм бол бүгдээрээ хамтарч ажиллая. Бүгдээрээ ингээд сайжрая, ёс зүйтэй болъё, чадвараа дээшлүүлье. Тэгээд олон нийтийн итгэлийг илүү даах үз хэмжээнд ажиллая, хамтрая. Тэгэхээр нийт зах зээл ерөөхдөө одоо хэлээд юм гэж үзэн шүү дээ. Зах зээлийн термээр утгаар нь аваад үзэх юм. Нөгөө талдаа бол яг нөгөө нэг гол нөгөө одоо ард иргэдийг баталгаатай мэдээлэл рүү л дуудаад байгаа. Тэгээ тэрний тулд маш ил тод тэгээ нээлттэй юм а тайлхиндаг ийм байдлаар ерөөхдөө ингээ орж ирсэн. Тэр нь бол бас одоо гоё юу гэмдэ туршлага. Тийм байсан. Тэр ихтгэлцэл гэдгийг бий болгох нэмэгдүүлэхийн тулд одоо илүү л уншигчдтайгаа үзэгчдтэйгээ ойрхон байх. Би та нарын төлөө энийг хийгээд байгаа гэдгийг гэхдээ хоос үг биш те. Яг үнэхээр тийм байх. Тэгээ тэрийгэ батлах юм нэг процессууд нь байж ах хэвээр те. Тэглэл та юу уншмаар байна гэд нэг юу гэдэг тий хагасжилтээ нэг асуучдаг л байх хэрэгтэй байхгүй тий. За тэгээд сошиал дээр одоо явж байгаа мэдээллүүдийг хэл мэдээллийн байгууллагууд төвөө те энийг хяналт одоо орлогоо нэмэгдүүлэх гэдэг юм уу те олон хүмүүсийг татах тийм хэрэгцэл гэж харахаасаа илүүтэй яаж өөрсдөө оригинал контентоо үүсгээд тухайн уншигчтай яг мэдээлэлтэй байхад нь те зориулаад өөрсдийнхөө контент мэдээллийн агуулгуудыг гаргах вэ гэдэг энэ чиглэл рүү бас түрүүний одоо ярьсан сэдвтэй холбоотойгоор яг энэ чиглэлд өөрчлөлтүүд гарах хэрэгтэй болов гэж харж байна. Тэгэхээр яг энэ дээр ер нь хэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн хувьд яаж харах өнцгөө ер нь өөрчлөх боломжтой вэ? Энэ дээр бол одоо жишээл хэвлэл мэдээллийн байгууллага бүх мэдээллийг бас бичээд авах шаардлагагүй. Уг нь бол тий. Одоо манай монголчин 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байгаа гэж хэвлэлийн өрөөлөнд тоглосон байгаа шүү дээ. Гэтэл би өдөрт яг хэдэн төрлийн мэдээлэл авч байгаа вэ? Гэр яг нэг хувь хүнийхээ хувьд аваад үзэх юм бол миний мэдээллийн хэрэгцээ маш нарийн байгаа байхгүй. Маш тодорхой. За ойр зургийн юмнуудыг бол Google-с ч юм уу одоо юу гэдэг тийм Facebook орчноос юм зөвхөн боловсруулалт шаардлагагүй мэдээллүүдийг бол хангалттай авчиж байгаа. Гэтэл яг миний эрэлт хэрэгцээ яг ингэж шийдвэр гаргах гад ингэж хахад надад ингэ мэдээлэл дутагдаад байгаа зүйлс шүү дээ тий. Тэр төрлийн хэрэгцээ маань мэдээллийн хэрэгцээ бол маш юник буюу онцгой. Маш илүү олон хүнтэй давхцах магадлал бага гэсэн үг. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь редакцийн бодлогыг харах юм бол одоо юу гэдгийг улсын хэмжээнд ч юм уу тий бүх хүнд ингээд олон нийт гэдэг нэг юу хтэй. Тэгээ олон нийтэд зориулж мэдээлэл бэлддэг гэхээр яг үндэ тэр хүнд ч зориулаагүй болчихж байгаа. Ялгарл байхгүй болох талтай. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань магадгүй дулам хорлоо шиг хэрэгцээтэй 1000 хүнд 100000 хүнд л зориулж одоо хийл та тий. Тэр бол бэлгүүнд хэрэгтэй мэдээллийг бэлдэх ерөөсөө шаардлага байхгүй. Дулам хорлоод л хэрэгтэй мэдээлэл. Тийм бол манай магадгүй Монголын нийгмийн бүлэг маань яг насны хувьд харьцангуй одоо тэнцвэртэй гэх юм уу тий илүү залуучууд яг таамгаа байгаа олон үндэстэн ясантай ч гэх юм ингээ энэ талаас ингээд аваад үзэх юм бол ялгаатай сонирхлын бүлгүүдэд бас хуваагдах боломжтой. Тэгэхээр яг тэр нөгөө нэг аль сонирхлын бүлгийн хэрэгцээг хангах вэ гэдэг дээрээс
ямар төрлийн контентыг бид нэр илүүтэй үйлдвэрлэл амжилт олох вэ нэгдүгээрт. Хоёрдугаарт хэрэгцээтэй байх вэ гэдэг асуултын хариулт ерөөдөө гараад ирнэ. Энэ дээр яг jobs to be done гэдэг онол байдаг. Миний уншигч юу хиймээр байгаа вэ? Тэр хиймээр байгаа юм гаргамаар байгаа шийдвэрийг нь гаргахад би ямар мэдээллээр тусалж чадах вэ гэдгийг ерөөсөө одоо сэтгэлгээний ялгаанаас гэх юм уу тийм өөрчлөлтөөс энэ зүйлийг эхлүүлж болохоор байгаа. Raptor-ийн хувьд ч гэсэндээ тийм шүү дээ. За сонгуул ерөөсөө анхнаасаа л би ардчлал юу лээ хоёр дахь нь авилга гэдэг энэ хоёр зүйлийг ингээд онцлоё гэж ингээд зорьсон гэж дурдсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээлбэл ардчлалтай холбоотой сонгогдох эрхийг илүү дэмжихийн тулд тэр төрөний нөө сонголттой холбоотой компанид ажлыг хэрэгжүүлсэн байх жишээ нь. Тэгэхээр ер нь бол редакц өөрийнхөө юм ялгарх бодлогыг илүү тодорхойлоод тэгээ яг тэр бүлэгтээ ингээд үйлчилсэн байдлаар мэдээлэл бэлдээд явах юм бол ялтчгүй тэр сошиал медиагаас ялгархаас өөр аргагүй болж эхэлнэ. Тэгээд өөрийн гэсэн оригинал одоо өөр газар байхгүй юм чинь тавтагдаагүй контентуудыг бэлтгэх боломж нь илүү гарч ирэх байх л гэж бодож байна. Яг миний хувьд бол харж байгаа нь их сурвалжаа үнэлэх те. Одоо хэвлэл мэдээллийн байгуулагч ба хүн хүнж бай. Би ер нь ямар их сурвалжаас хэдий давтамжтай мэдээлэл аваад байна те. Байнга л засгийн газар, байнга л нөгөө улс төрчид, байнга л нөгөө сошиал медиа инфлюенсер гэдэг нь үү? Эсвэл арай тэр нь олон их сурвалжтай те. Магадгүй тэр дунд чанартай их сурвалжууд байна уугүй юу гэдгийг ямар нэгэн байдлаар үнэлэх шаардлагатай болчихж байгаа гэсэн үг л те. Тэгээ яг энэ яриа нөгөө л хэвлэл мэдээллийн боловсролтой бас тодорхой хэмжээнд холбогдох баг. Тэгэхээр яг ийм энгийн үнэлэх одоо арга зүй гэх юм уу те. Харах өнцгөө баг зэрэг өөрчлөх маягаар том өөрчлөлтүүдийг авчрах тийм эхлэл болох боломжтой болов уу гэж харж байгаа. За яг энэ нөгөө асуудалтай холбоотой манай байгууллагын хувьд том зорилго нь бол хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт авчрах тийм. Нэг нь бол хуурамч мэдээлэлтэй тэмцэх, нөгөө нь бол доктортой бизнесийн загвар гэсэн юм үндсэн хоёр том сэдвийн хүрээнд, хоёр том одоо салбарын хүрээнд ажиллаж байгаа тийм. Тэр яг энэ хүрээнд энэ цаашдын цаг хугацаанд ирэх жилүүдэд юу ямар хөө ажлуудыг бодож төлөвлөж байгаа вэ? Энэ дээр ер нь үзэгчдэд ер нь ойлголт өгөх үүднээс Монголын баримт шалгалт төвийн нийс төвийн хувьд ямар ойлголт өгөх вэ? За энэ жилийн хувьд одоо бидний хамгийн гол одоо өөрчлөлт хийх гэж байгаа зүйл маань илүү өмнө нь болохоор чинь олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхийн тулд сургалт хийн тодорхой нэг аян мэдээллийн аян хийн тэднээс зориулсан контент хийн насны бүлгээр нь хийн гэдэг байсан бол одоо илүү яаж илүү оролцоотой байх вэ? Одоо би ингээ хэрэглэгч байлаа гэж бодоход Монголын баримт шалгалт өөр энэ надад тарлаж байгаа энэ тулгамж асуудал ингээ энэ мэдээллийг шалгуулмаар байна. Тэхийн тулд яах вэ? Тэр нь айгүй тодорхой байх хэрэгтэй. Дээрэс нь би энэ байгууллагыг дэмжмээр байна. Одоо ингээ үнэн бодит мэдээллийг илүү олон хүнд хүрэхийн тулд би ямар хөв нэмэр оруулж болох вэ гэдэг энэ одоо цахим хэрэглэгч одоо олон нийтийнхаа тэр оролцоог нь дэмжих тал руугаа илүү чиглэж ажиллая гэж бодож байгаа. Би яг нэг пост харж исэн Facebook-ийн тэгэнгүүт одоо юм хараат бус ийм яг миний хэрэгцээг хангасан ийм одоо мэргэжлийн ажилдаг ийм хэвлэл мэдээллийн байгууллагыг нэрлэе чи би хандив өгмөр байна гэдэг постсэн байхгүй. Тэгэхээр би нэр яг үнэхээр яг тэгэж бодож байгаа юм чи нэрээ тгий хаашаа өгөх үү, ямар жургамаар өгөх үү, яаж өгөх үү гэдэг ингээд баг тэр хоорондоо сандраад тэгээ тэрийг ингээд шеэрлээд нэрлээд өгөөрөө нэрээ ингээд хандив өгмөр байна. Яг өөрийнхөө өнөөдөртөө би одоо ингээд баян сэтгэл татгалан байгаадаа биш нэг өдрийн хоол, хоёр өдрийн хоолынхоо мөнгийг хэмнээл тийшээ өгчөд бол надад ингээд нэг тийм хотоогүй. Гэхдээ надад энэ гоё уийг би тэгж оролцоотой баймаар байгаа байхгүй юу. Яг тийм байдлаар ингээд цаашаага олон нийтийг илүү олон хүнийг хамруулж, илүү олон хүнтэй хамтарч ажиллаж, тэдгээрийн хэрэгцээг ойлгож, тэгээд энэ хүний одоо хэлэх гэсэн одоо үгийг дараагийн одоо манай энэ membership буюу одоо гишүүлийн хөтөлбөр гэж явж байгаа. Энэ хүмүүст ингэж хүргэдэг гих мэтчлээ одоо ингээд нэлээд юм өргөн хүрээнд оролцогчдоо тэлэх ийм одоо хөтөлбөрөөр одоо ийм чиг шугамар цаашаа явахаар одоо эхэлж байгаа. Тийм гишүүнчлэх хөтөлбөрийн нөгөө Nest-ийг түрүүнээс ярьж байгаа сэтгүүл зүйн зөвшлийн өөртөө бол өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад одоо олон нийтийн эрх ашигын төлөөх сэтгүүл зүйг илүү сайн төвшөнд гүйцэтгэхийн хэрээр гүйцэтгэх явцдаа өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгах тэр бизнес загварыг төвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд одоо 25 онд манайх 5 жил одоо болж ийн дагуулгдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр эхний 4 жилийн хугацаа бол бидний хувьд дэнчин бол нөгөө чаддагтаа ийм зорилгыг бид нэр өмнөө тавьсан бас биш.
үнэхээр хэрэгцээ байна, хийхийг хүсэж байна гэдэг үүднээс одоо энэ зорилго маань гарч ирсэн байгаа шүү дээ, тий. Хийхгүй л бол угаасаа болохгүй байгаад байсан. Тэгэхээр эхний 3-4 жил бол бидний суралцах хугацаа байсан. Тэгэхээр яг эхний 3-4 жилийн хугацаанд бид нар суралцаад арга зүйгээ тодорхойлоод яг баримт шалгалтыг яаж хийдгийг, тий. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнес санхүүр гэдэг нь ер нь яг ямар хөө байдгийг, бусад одоо үйлдвэрлэлийн бизнесээс ч юм уу үйлчилгээний бизнесээс ямар ялгаатай нийгмийн үн цэн нь юу юм гэдэг зүйлийг бид нар өөрснөө одоо бол нэлээд сайн ойлгодог болж байна. Тэгээд одоогийн байдлаар бол яг хамтарч зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан байгууллагуудын тоос нэлээд 20 гарan болж байгаа хаа. Тэгээ эдгээрээс бас юу тодорхой хэмжээнд туршлага хөрөнгөлүүлсэн байна. Гэхдээ нөө загсчны морь усгүй гэдэг шиг яг MFCC гэх жишээлбэл бизнес байгууллага ч юм уу тий. Одоо л бид нар харах боломж бүрдэж байна. Нөгөө талаас цаг үеийн ч гэсэндээ гоё таарч ийн гэж ерөөхдөө бол харж байгаа. Тэгээд MFCC-г ингээд дэмждэг ийм community бол бас нэлээд томорсон байж байгаа. Тэгээ тэр дунд гишүүнчлийн хөтөлбөр гэдэг маань бол зөвхөн орлого бий болгох хөтөлбөр биш. Ийм утга учиртай хүн хоорондын харилцааг баримт шалгасан одоо тайлан шимтэж уншдаг сонирхдаг хүмүүстэй одоо үүсгэж байгаа гэх юм уу те ийм харилцааг бий болгож байгаа гэдэг утгаараа илүү одоо манай үйл ажиллагаанд тохиромжтой тохирох юм байна гэж бид нэр сонгож одоо хөгжүүлж байгаа. Тэгээд тун удахгүй бас membership буюу гишүүнчлийн хөтөлбөрийнхөө нээлтийг хийж олон нийтэд танилцуулна. Тэгээд тактикийн хувьд бид нэр ер нь бидний гол одоо хүрхийг зорж байгаа бүлэг маань бол ерөөсөө олон нийт. Тэгэхээр олон нийтээс эхэлж илүүтэй одоо нэг гишүүнчлийн хөтөлбөрийг лонч хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэр маань ч гэсэн ер нь бол яг илүү хэцүү төрөл гэх юм уу? Одоо бид нар байгууллагууд руу зориулаад гишүүнчлийн хөтөлбөрийг ингээд нээгээд явах юм бол магадгүй нэг 10 20 байгууллагатай холбогдоход харьцангуй амжилттай авах боломжтой бол бид нар одоо юу гэдгийг 10,000 20,000 30,000 40,000 хувь хүнд хүрэхэд бол ингээд ажиллах хэрэгтэй болж байгаа гэдэг маань бол байгууллагын хувьд бол жоохон хэцүү зүйл. Гэхдээ бидний хувьд яг чухалчилж байгаа нийгмийн бүлэг маань учраас эндээсээ эхлээд бас танилцуулах нь илүү зөв юм байна гэж бас харж байна. Нестийн бас өөр хийж байгаа ажлууд байгаа тийм зөвхөн Монголын баримт шалгалт membership-с гадна. Тэгээ яг Nest маань бол яг түрүүний хэлсэн одоо бойжуулах хөтөлбөртэй холбоотойгоор одоо л яг идэвхтэй ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид нэр 2 одоо санхүүжүүлэгч байгууллагаас босгосон санхүүжилтийн хүрээнд 22 хэвлэл мэдээллийн байгууллагатай ер нь бол яг тулж ажиллахаар одоо төлөвлөж байна. Бэлтгэл ажлууд маань явж байна. Тэгээд орон нутгийн болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд тэгээд түрүүний хэлсэнчлэн яг харилцан суралцаж яг энэ ихтгэлцлийн орчинг хамтдаа яаж тэлэх вэ гэдэг дээр тухайн байгууллага маань өөрснөө бойжно. Бойжсон тэр мэдлэгийг харилцаа адилгүй байдлаар хүлээж авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр харилцаа адилгүй туршлага байгууллагуудад хуримтлагдана. Тэр туршлагыг бас бусадтайгаа хуваалцаж хамтдаа хөгждөг энэ орчин бид нар илүү бий болгохыг зорж байгаа. За магадгүй хэдэн жилийн дараа 5 жилийн дараа Nest гэдэг байгууллагын одоо координацгүйгээр тэр community маань өөрөө өөрийгөө ингээ хөгжүүлээд цаашаа аваад явдаг болох. Тим хэмжээнд энэ одоо сүлжээг гэх юм уу хөгжүүлэхийг ерөөхдөө бол зорж байгаа. Би одоо сэтгүүлчээрээ 20 гаруй жил энэ салбартаа ажиллаж байгаа. Миний үед ямар нэг юм чадах жодлох хөтөлбөр гэж нэг юм маш хомс байсан. Бид нар өөрсдөө яг их сургуульд сурсан мэдлэг дээрээ үндэслээд практик дээр гараад хөөх энэ юм бид юм ингэж болт юм байна, ингэж болдгүй юм байна гэдгээ ингээд хар туршлагаараа ингэж олж авч ирсэн. Гэтэл одоо илүү ингээд тухайн үед чинь баг хил ус гэж юу байлаа тий. Тэгээд олон улсад сэтгүүл зөө хөрөмдөлийн салбар яаж хөгжиж байгааг ч ер нь таг түлхий ингэж явдаг байсан. Одоо л харьцангуй ингээд сайн ийм сургалтууд тий одоо мэдээллүүд ингэж орж ирж байна. За дээрэс нь баримт шалгах гэдэг ингээд шинэ хүчний юм авч ирж байна. Энэ бүхэн дээр одоо миний үед ажиллаж исэн тэр үеийг ботход өнөөдөр бол хамаагүй их ингээд цэлийтлэн цонхын нийцсэн байгаа байхгүй. Тэгээ ийм тохиолдолд энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчд маань одоо хаанаас зөв мэдээлэл олж авч яаж чадварчиж яаж явах ёстой вэ гэдгийг бол харахад нээлттэй сонголт олонтой ч юм уу те ийм гоё үе таарчаад байгаа. Тэгэхээр энэ үе дээр Nest-д ингээд харьяалагдаад ажиллаж байгаадаа бүр хэр бахархдаг байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо редакцууд толгоолоод явж байгаа миний үеийнхэн бол байгаа ихийг үгүйсэхгүй. Тэдгээр хүмүүсийг одоо илүү нээлттэйгээр хөгжихийн тулд яах вэ гэдэг тэр арга замыг ингээ хайхад хамгийн түрүүнд ингээд Nest-ийн үйл ажиллагаа ингээ харагддаг баг. Одоо ер нь хүлээн зөвшөөрөгдөж байна гэдгийг би бас яг салбар дотор ингээ харахад бол мэдрээд байгаа.
Тэгэхээр яг би биенээсээ суралцах те гаднаас бас суралцах өөр хүмүүсийн туршлагыг сонсох тэр боломж бол илүү нээлттэй болж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөлд бол хамтын ажиллагааг бас сайжруулах те хэвлэл мэдээллийн байгууллагууд яг энэ салбарт байгаа хүмүүс тэгээд дээрэс нь олон нийттэйгээ хамтарч ажиллах энэ боломжууд илүү нээлттэй болж байгаа болов гэж харж байна. Яг тэгээд яг энэ өөрчлөлттэй холбоотойгоор манай байгууллагын хувьд ч гэсэн яг энэ чиглэлд хэд хэдэн ажлууд хийж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг бидний хувьд бол илүү яг энэ чиглэлд илүү хүлээлттэй байгаа болов илүү найдвартай тийм найдаж байгаа болов гэж би харж байгаа. За яг энэ подкастын төсвөлд манай хоёр зочин маань яг өмнө ярьсан сэдвүүдтэй холбоотой магадгүй дутуул дэсэн ч юм уу эсвэл яг төсвөлийн үг гэж хэлж болохоор зүйлийг хэлэх үү. Сүлч үгээ хэлнэ үү гэж. Ер нь бол ингээ бүх агуулгуудаа ингээ бодоод үзэхээр ингээ хийж байгаа үйл ажиллагаа маань цаашдаа одоо бидний итгэл үнэмшил одоо яг ингээд зорж байгаа ингээд нэг юм болно доо гэж ингэж хүсэж байгаа тэр зүг рүү ингээд ер нь ингээд одоо голдролтой орцсон ингээд сайхан явж байна гэж бодож байгаа. Тэгэд энэ дээр зөвхөн бид өөрсдөө гэхгүйгээр илүү олон одоо божуулж байгаа байгууллагуудаас ахуулаад манай баримтны тэргуунд сүлжээнийхэн байна. Баримтны тэргуунд сүлжээ гэж одоо хурамч мэдээллийн эсрэг үндэсний сүлжээ гэж явж байгаа. Тэр байгууллагт орж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл одоо ихтгэл даахууц те. За энэ редакц нэг ийм одоо улаан цайм нэг талдаа нэгдлийн мэдээлэлээ гаргаад ингээд тархи угаад байхааргүй. За аль болохоор ингээд олон нийтийн төлөөх тэр агуулгуудаа ингээд базаж тэр чигээрээ одоо тэр талаасаа явж гинэ гэдэг ийм редакцийн бодлого нарцсангүй юм арчилсан тийм одоо чадвартай тэгээд одоо ёс зүйн хувьд бас нэлээд тийм дээгүүр байгаа ийм редакцуудыг хамарж байгаа гэж одоо ийм байдлаар харж байгаа. Тэгэд энэ байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр баримтаар шалгасан бодит мэдээллийг аль болох илүү олон хүнд хүргэх зорилготой юм баримтны тэргуунд гэдэг сүлжээ байдаг. Энэ сүлжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа одоо ингээд яг өнөөдөртөө бол сүлжээний хүрээнд одоо олон нийтийн төлөөх нийтлэлийн уралдаан ч юм уу тийм иймэрхүү байдлаар явж байгаа боловч цаашдаа сүлжээ маань бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үлгэр дуурайл үзүүлэх үз. Цаашдаа тэднийг ингээд даган одоо ингээд яг юм чиг шугам нь болж өгөх үз. Ийм байгууллагууд болж ингээд чадварчна гэдэгт бол найдаж байгаа. Тэгээд байгууллагынхаа сүлжээнийхээ бүрэлдэхүүнийг ч гэсэн өргөжүүлэхийн төлөө бид нар ингэж аль болохоор хаана ямар байгууллага илүү яаж энэ чиглэл рүү ингэж ажилламаар байгаа бол яаж ингэж одоо баримтыг хөөж те олон нийтийн төлөөх гэсэн яг энэ жинхэнэ сэтгүүл зүй гэдгийг хийхийг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт яаж бодтойгоор ингэж зөв чиглэлээр оршин тогтномоор байгаа юм бэ гэдгийг ингэж олж илрүүлж гэх юм уу те тэдэртэйгээ ингэж уулзаж санал бодлыг ойлгож тэр үйл ажиллагааг нь ойлгож асуудал нь юу байгаа ингэж харж ингэж хамтдаа ингэж цаашаа хөгжинсэн гэдэг ийм зорилготойгоор баримтны тэргүүн сүлжээг бол тэлэх ийм одоо шаардлага бол байгаа. Одоо тийм хүсэл эрмэлзэлж байгаа. Надаа нэг сүүлд онцлоод ах юм гайгүй. Гэхдээ түрүүний яриад исэн ном маань ийм ном байгаа. Дарангуулагчтай хэрхэн тэмцэх вэ гэдэг нэртэй. Дарангуулагч гэдэг нь бол Родриго Дутерте хэлж байгаа шүү. Өөр хүн хэлээгүй. Тэгээд ер нь бол тийм одоо юу гэдгийг төр засаг магадгүй зарим талаараа иргэдэд дарангуулах нэг талыг одоо эрх мэдлийнхээ хугацааг сонгохын тулд те олон нийтийг тархиугаалт хийж байгаа нөхцөлд хэвлэл мэдээлэл яаж ажиллах вэ гэдэг талаар ер нь бол гарын авлага гэдэг болно. Тэгээд Филиппиний үед Монголтой маш төстэй учраас шууд аваад хуулах боломжтой маш сайн туршлагууд маш олон байгаа. Тэгэхээр 2021 оны Нобелийн их тайвны шагналд тэтгүүлч Мария Ресагийн бичсэн энэ ном ямар ч байсан одоо хэвлэгчдийн гар дээр хүрэх бэлэн болсон байгаа гэдгийг онцлоод хэлье. За төгсгөлд нь бас бэлгүүнээс асуулт байна. Ямар учиртай подкастд орчихвоо. Цаашдаа ямар мэдээллүүд эндээс авч болох вэ? Хүмүүсийн медиа хэрэглээнд те ерөөсөө тухайн сэдвээр ингээд авч байгаа мэдээллийн маань бас үлэмж хэмжээ чанаргүй байна те. Яг тодорхой сэдвийн талаар түрүүнд дурдгдсан те яг хүмүүс хэрэгтэй ерөөсөө яригдахгүй байгаа ч юм уу те. Эсвэл тухайн сэдвийг хэдийн ингээд өөр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч юм уу сошиал дээр мэдээлээд байгаа юм нэ. Гэтэл яг бүтэн
тухайн сэдвийн талаар чухал мэдээлүүд нь ерөөсөй байхгүй ч гэдэм үү те. Хүмүүс яг дотроо бодож идэг ч гэсэн магадгүй тэрэнд нь хариулж байгаа байгууллага хувь хүн ч юм уу те сошиал дээр тийм мэдээлэл эсвэл ерөөсөө интернет орчин тиймэрхүү мэдээлэл байхгүй байгаа үед яг энэ орон зайг яаж бид нэр хамтдаа нөхөх вэ те. Яаж энэ дээр илүү мэрэгчлэнүүд болон одоо илүү найдвартай мэдээллүүдийг гаргаж ирэх вэ гэдэг ийм агуулгатай байна. Тэгээ энэ подкастын маань нэр маань ч гэсэн үнэн мэдээлэл дарагдаж байгаа тийм хурамч мэдээлэл дарагдаж байгаа. Үнэн мэдээлэл нөлөө нь багасж байгаа тийм тэрэнд хүмүүс илүү бага анхаарал хандуулж байгаа. Яг энэ өөрчлөлтийг яаж хэдүүлээ даван туулах вэ тийм энийг яаж сөрөх вэ? Энэ дээр яаж илүү одоо хэрсүү хандах вэ гэдэг энэ агуулгуудыг энэ подкастаас хүлээж авах болов гэж бодож байна. Тэгээд манай подкастын анхны дугаарт оролцсон хоёр зочиндоо бас баярлалаа. Тэгээд энэ номны талаар илүү сонирхож байгаа бол интер ном болон одоо Alpha Book дээр зарагдж байгаа тийм. За баярлалаа. Post fact.